Монголын хуульчдын холбоо үзүүлж байна. За хуульчдын нийтлэг эрх ашиг сэдвт хэлэлцүүлгийг эхлүүлж байна. За манай хэлэлцүүлгийг эхлүүлэхээр хуульчдын холбооны ерөнхийлөгч үн мөх нээлт хийнэ. За ингээд эрхэм хуульч та бүхний өдрийн амар амгалан ирэн мэдчихлээ. За эхлээ хуульчдын холбооноос хуульчдын өдрийг жил болгон тэмдэглэн за үүнтэй холбогдуулаад хэд хэдэн арга хэмжээнд явуулж байгаа. За энэ хүрээнд хуульчдын нийтлэг эрх ашиг сэдвт хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Энд маань одоо шүүх прокурор мөрөж хөстөөлчдийн маань төлөвлөлд оролцож хэлэлцүүлэг өгөх юм аа. За энэ удаагийн хэлэлцүүлэг бол энэ он зохион байгуулж хамгийн анхны онлайн хэлэлцүүлэг болж байна. Та бүхэн бүгд мэдж байгаа энэ өдөр олон сонсож байгаа COVID-19 буюу цаг хугацааны хүрээнд дижитал энэ захин хэлбэрээр шилжих хэлбэрийг таанаас хандж явж байгаа шиг үнэхээр энэ бас биднэрт бас нэг давуу тал үзүүлж байна. Бидний энэ бас дижитал онлайн хэлбэрийн үр өгөөжийг бас энд өвчтөй холбоотой төлхөн мэдэрч байгаа. Энэтэй холбоотойгоор бас хуульчдын холбооноос хуульчтай зориулсан сургалтыг вебинар буюу онлайн хэлбэрээр сургалтыг явуулж байгаа. Энэ жилийн хувьд 7 удаагийн сургалт 1224 хуульчдын хамрагдаад явж байна. За хэлэлцүүлэгтэйгээ холбоотойгоор хуульчид өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх гэхдээ нэг зүгээр нэг дуурайд өнгөрөх биш. Хийж хэрэгжүүлсэн ажил хуульчдын нийгэмд үзүүлж буй эрийг бүхнийг илүү түгээх чухал юм аа гэж үзэж байгаа. За сүүлийн үед бол бас хэвлэл мэдээлэл сошиалар олон нийтэд бол хуульчдын холбооны гишүүн хуульчдын нэр хүндэд одоо халдах эрх ашигт нь харлуулах явдал цөөнгөө гарч байгаа. Гэхдээ хуульчд маань ч гэсэн одоо хууль дээдлэх түүний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нь нэм чухал асуудал гэдэг цохон тэмдэглэмээр байна тийм. Гагцгүй нөгөө заавал хуульчдыг одоо харлуулах, муу хэлэх, нэр хүнд нь халтгаасаа илүү хуульчд маань өөрсдөө бас хуулиа дээдлэгээ дээдж ажиллах түүний хүрээнд үйл ажиллагаа явуулах нь нэм чухал юм а. Энийг бас олон нийт иргэдтэй түгээх нь чухал юм а. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаар үзүүлэх нь чухал юм а гэдэг ийм байр суурьтай байгаа. За мөн холбоо маань байгуулсан цагаас эхлэн энэ хуульчтай холбоотой хуульчдын нэр хүнд эрх ашигт одоо зөв бус үйлдэлийн эсрэг байр суурь байнга илэрхийлж нийгэм дуу хоолойгоо бүрхсээр ирсэн. Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдахчдын тогтцоо төлөвшүүл хөгжүүлэх мэргэжлийн нэр хүнд хариуцлагыг сайжруулах хуульчдын өөрсдийн идэх оролцоо хамгийн чухал байдаг. Энэ аливаа ажлыг бол хүн хийж байгаа учраас өөрсдийн харилцаа, хамтын ажиллагаа, ойлголцол хамгийн чухал. За ингээд хэлэлцүүлэгт маань энэ үйлчлэлийн хүлээж авч үлдсэн ирсэн эд хуульчтай та бүхэн 6000 гаруй хуульчдын маань төлөөлөл болсон. Баярсан талархсан хэлмээр байна. За жил бүрийн 6 дугаар сарын 4-7 хоногийн нэм гарагт хуульчдын өдөр болохоор ингээд засгийн газрын тогтоол баярын өсөн гарсан байдаг. Ингээд хуульчдын өдрийн мэндийг та бүхэнд хүргээд хүний эрх шударга ашиг тогтоох эрхэм үйлсэд нь өндрөөс өндөр хэмжиж төсөё. За өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүсийг та бүхэнд танилцуулъя. Одоо лайвыг үзэж байгаа хүмүүст. За миний баруун гар талаас Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч Хунан. За хууль зүйн сургуулийн магадлан идэвхжлэх асуудал эрхэлсэн хорооны дарга хууль зүйн доктор Сэлэнг. За Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрм ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Баасанжав. За Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Мэргэн. Хууль зүйн шинжилгээ ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга улсын ерөнхий прокурорын газрын хяналт шинжилгээ үнэлгээ сургалтын хэлтсийн сургалт хариуцсан прокурор Мөнхбат прокурор нар оролцож байна. За өнөөдөр Монгол улсад нийтдээ 5900 хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд бол үйл ажиллагаагаа эрхэлж байна. За үүнээс одоо 506 шүүгч, 509 прокурор, 3251 одоо өмгөөлөгчд,
За 2241 бусад хуульчид бол одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За эдгээр хуульчдын одоо эрх ашигыг хамгаалахын тулд эхлээд хуульчдын нийтлэг эрх ашиг гэж юу юм бэ гэдэг талаар ойлголтыг одоо хилцүүлэх сонирхож үзэж байгаа хүмүүстээ бид өгье бас. Энэ хилцүүлгийг Сэлэнг доктороос эхлэе. За баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хуульчдын хүрээнд бол хуульчдын эрх ашиг энэ талаар бол ярьдаг, мэддэг энэ зүйл бол нэлээд байгаа. Гэхдээ ялангуяа манай судлаачдын хүрээнд бол энэ хуульчдын нийтлэг эрх ашигын талаар ярьж хэлдэг боловч яг бие даасан судалгаа бол байхгүй байгаа. Нөгөө талаас бол яг манай судлаачдын хүрээнд бол энэ хуульчдын бие даасан хуульчдын нийтлэг эрх ашигын талаар бол ярьж хэлж байгаа ч гэсэн тэдний онд бас нэг маргаантай зүйлүүд бол байхгүй байна. Гэхдээ амьдрал дээр аваад үзэхээр энэ хуульчдын нийтлэг эрх ашиг гэж юуг ойлгох юм? Энэ асуудал яагаад зөрчигдөөд байдгийг гэдэг асуудлыг аваад үзэхэд энэ дээр одоо тодорхой бас хэлээд ярьж асуудал бол байдаггүй. Тиймээс миний хувьд бол судлаачийн хувьд ойлгохдоо бол энэ чиглэлээр бол одоо бас бие даасан тийм судалгаа хийх шаардлагатай юм болов уу гэж ойлгодоо. Тэгээ өөрийнхөө өрөөнд би бас нэг жоохон судалгаа хийх гэж оролдлого хийсэн. За энэ хүрээндээ ер нь яагаад хуульчдын нийтлэг эрх ашиг байх ёстой вэ гэдэг асуудал ихтэй тавигдаж байгаа юм л да. Яг манай хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд Монголын хуульчдын холбооны зорилго үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо одоо хуульчдын одоо эрх ашиг хамгаалах ийм одоо үүрэгтэй гэсэн ийм зохицол өгүүлсгийг оруулсан байгаа л да. Энэ үднээс бол бидэнд бол энэ хуульчдын нийтлэг эрх ашиг гэдэг ойлголт бол зайлшгүй байдаг өгөөд бусад улс орнууд ч гэсэн энэ ойлголт бол байдаг юм байгаамаа. Тэгэхээр миний хувьд бол яг судалгааны явцад энэ хуульчдын нийтлэг эрх ашигыг бид яагаад ярих ёстой вэ гэхээр энд бол хэд хэдэн гол шалтгаанууд байна гэж үзсэн. Нэгдүгürt бол энэ бидний үнэцүүлэлт холбоотой асуудал багш байдаг. Энэ бидний хуульчдын үнэцүүлэлтийг хэрэгжүүлэхийн тулд үнэцүүлэлт зөв одоо тодорхойлж түүнийг эрхэмдэн дээдлэхийн тулд нэгдүгээр зайлшгүй шаардлагатай болж байна. Хоёрдугаар энэ хуульч бидний одоо зорилгыг хэрэгжүүлээд энэ хуульчдын нийтлэг эрх ашиг ярихаас аргагүй болд. Ялангуяа тэр мэргэжлийн үйл ажиллагааны хуулийг дээдлэх, хуулийн засгалыг одоо төгөлдржүүлэхэд бид энэ хуульчдын нийтлэг эрх ашиг сонирхлыг ярихгүйгээр цаашаа явах боломж байхгүй. Гуравдугаар бид энэ хүний эрхийг нийгэмд хамгаалаад байдаг. Нийгэмд одоо шударга ашиг тогтоогоод байгаа энэ хуульчдынхаа эрх ашигыг одоо дордуулах, тэдний нэр хүндэд халдах энэ халдлагаас бол хамгаалах зайлшгүй шаардлагатай болж ирдэг. Гэх мэтчлэн энэ олон одоо шаардлагын үүднээс бол энэ бид энэ хуульчдын нийтлэг эрх ашигыг нэгэн шинжилгээний үүднээс зөв тодорхойлж судалж ярих шаардлагатай юм а гэж мэдлэх гэж байна. Миний хувьд бол яг судалгааны явц бол хуульчдын нийтлэг эрх ашиг гэдэг маань бол тэдний үнэцүүл, зорилго, мөн одоо эрх үүрэг дээр үндэслэгдсэн юм маш өргөн үрэттэй ойлголт гэж ойлгодог. Тэр үндсэн дээр би бол энэ хуульчдын нийтлэг эрх сонирхлыг бол бас хэдэд ангилж, ялгаж заагалж түүнийг бодиттой хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаачид үзэж байгаа. Тэр жишээлх юм бол одоо хуульчдын нийтлэг эрх ашиг бол одоо нэг нийтлэг эрх ашигын нэг нь бол хараа тус байгаа юм. Бид зөвхөн шүүгчийн хараа тус байдлаас гадна одоо прокурорын, өмгөөлөгчдийн одоо тэр хараа тус байдлыг бас бүх одоо шатанд хэрэгжүүлж явах ёстой. Гэтэл энэ маань өөрөө нийгмийн зүгээс болоод энэ хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны явцад энэ хараа тус байдал өөрөө алдагдаад байдаг л да. Алдагдаад байдаг. Тийм учраас би энэ хуульчдын нийтлэг эрх ашигыг бол нэгдүгээр бол нийгмийн үүднээс хамгаалагдах, нийгмийн харилцааны хүрээнд хэрэгжих юмнууд нийтлэг сонирхол гэж байх хэрэгтэй. Энийг бид бас нэлээд ярих хэрэгтэй маа гэж үзэж байгаа. Хоёрдугаар бол хуульчдын өөрсдийнх нь мэргэжлийн үйл ажиллагааны явцдах нийтлэг эрх ашиг бид бас тодорхой авч үзэж ярих хэрэгтэй гэж үзэж байгаа. Гуравдугаар бол хуульчдын хувийн эрх ашигыг бид бас хөндөж ярьж байж нийгэмд хүний эрхийг хамгаалах, шударгасыг хэрэгжүүлэх явдал одоо хэрэгжинэ гэж судлаачид үзэж байна л да.
За энэ тал дээр өнөө За тэгэхээр юуны өмнө нийт хуульчтай ирж буй одоо хуульчдын өдрийн баярын мэндийг хүргэе. За тэгээд энэ чухал сэдв энэ хуульчдын эрх ашиг, нийтлэг эрх ашигыг хамгаалах энэ бол тэр болон бас яригадаад байдаг мартагддаг ийм асуудал гэдэг юм. Одоо өөрөөр орхигддог гэсэн үг. Олон нийтийн зүгээс бол хуульчдыг бол одоо энэ хатуу бат бэхтэй. Ер нь бол ингээд универсал хүн шиг хардаг. Гэтэл тэр цаана юу болдгийг бол мэддэг. Бидний ажлын онцлог бол ерөөсөө хөндлөнгийн байхтай хараат бус байх. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг сэтгэл хөдлөл харуулдаг. Яг хуулиа барьдаг, хуулиа дээддэг. Тийм учраас ингээд бидний одоо дотоод юм бол ингээд нөгөө бол ингээд далд байгаад байдаг. Энэ асуудлаар бол юу хэлэх гэж байна вэ гэхээр хувь хүний нөгөө нэг эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн асуудал их яригддаг. Олон улсад бол тийм судалгаа бол хийгдсэн байдаг юм байлээ. Хуульчд бол одоо сүүлийн үед амиа хорлох явдал ихсэж байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд нь бол одоо бас их зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл одоо айгүй олон хүний нөгөө жаргал зовлон сонсдог. Тэгээд үйлчлүүлэгчд бол бид тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлт ч юм уу эсвэл дотоод юугаа бол ингээд дандаа дарддаг. Тийм учраас нөгөө нэг аймаг бухарсан юм бол ингээд дараа нь яадаг вэ гэхээр хувийн амьдрал дээр нь гарч ирдэг юм байна. Тэгэхээр энэ дээр бид нэр анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хуульчдынхаа эрүүл мэндийг бид нэр анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил бид нэр хуульчдынхаа дунд бас нэг санал асуулга явуулсан юм. Яг энэ сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой ер нь энэ сургалтанд хамрагдж ирсэн үү? Эсвэл сэтгэл зүйчтэй уулзж ирсэн үү? Ихэд бол яг санал асуулга бүгэлсэн 100 гаруй хуульч. Өөрөөсөө 2 жил бол ямар нэгэн байдлаар тийм юу байгаагүй. Одоо сэтгэл зүйн үйлчлэгэнд хамрагдаагүй гэж. Тэгээд зардал гаргадаггүй гэж асуусан бид нэр. Зардал гаргадаг юм бил. Ажиллаж байгаа ажиллагч нь одоо жишээлбэл тийм юм хамруулсан уу хамруулаагүй бас байдаг. Тэгээд тийм юм хэрэгцээтэй байна уу гэхээр бүх хуульчд бол ер нь бол бүгдээрээ хэрэгцээтэй гэж. Яа тэгэхээр бандаа ингээд одоо ингээд олон жил ажиллаж байгаа хүмүүс нь дотор ингээд байгаад байдаг. Тэрийг нь бид нэг гадагшлуулах хэрэгтэй. Энэ дээр бид анхаарах хэрэгтэй юм бил. Тэгээд эрхэлж байгаа ажлаасаа хамаарат бас энэ бас өөрөөр байх магадaltaй. Одоо жишээлбэл шүүгч, прокурор, өмгөөлөгч гэдэг. Жишээлбэл өмгөөлөгч бол хэрвээ үйлчлүүлэгч нь ингээд хорчих юм бол яг ингээд үйлчлүүлэгчтэй хамт ингээд сэтгэл зүйн үед бас ингээд айгүй хүнд бол өнд байдалд ордог. За яана гэдэг чи хүний амин гэсэн одоо эрүүл мэндийн асуудал, хүний эрх чөлөөг ингээд бид нар асуултсан юм шиг ингээд ийм байдаг учраас ингээд дотроо байгаад. Шүүгч бол жишээлбэл банк, прокурор ялгаа байхгүй. Банкын одоо нөгөө нэг сэтгэл зүйн бас айгүй хүнд байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хэргийн тал одоо ялгцсан тал нэг юм тийм. Тэр нь бол одоо хараан, дөрөөн те элдийн юм хийлэгдэг. Тэр болгоно ингээд бас хүн дээр тусдаг байгаа. Энэ дээр бол бид нар анхаарах хэрэгтэй үзэж байгаа. Тэгэхээр энэ бол хуульчийн одоо эрх ашиг, нийтлэг эрх ашиг бол зүйн ёсны асуудал. Тэгэхээр бол энэ бол багцлах юм бол эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал. Сэтгэл санааны эрүүл мэндийн асуудал байна. За дараагийн асуудал бол миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр энэ хуульчдын маань одоо мэрэгсэн байдал. Өөрөөр хэлбэл мэдлэг ур чадварын асуудал. Энэ дээр бол бид нэр үнэхээр анхаарахгүй бол одоо сүүлийн үед одоо бас хуульчдын одоо нэр унж байгаа гэх юм уу те хуульч руу дайрж байгаа асуудал бол энэ бас мэрэгсэн байдалтай мэдлэг ур чадвартай бас холбоотой байх магадaltaй. Яг ингээд судалгаа бол байхгүй. Гэхдээ энийг бол Цэлэнгэ огч хэлдгээр бол маш нарийн бас судлах хэрэгтэй юм байна. Одоо энийг бол хийх цаг нь болцсон. Өнөөдөр хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага энэ нэгдсэн бүртгэл, нэгдсэн одоо энэ бодлого, нэгдсэн одоо энэ сургалт энэ асуудлыг хариуцдаг юм байгууллага байгаа үүсгэн байгуулагдсан учраас энийг бол хийх хэрэгтэй. Тэгээд энэ мэрэгсэн байдал сургуулиудын чанарын асуудал юм. Тэгэхээр бол хуульчдын одоо мэдлэг ур чадвартай холбоотой гомдлууд хэрэг ирж байна. Ер нь бол бас ганц нэг сүүлийн үед бол анзаардаг болсон. Ялангуяа хуульчд маань өөрсдөө ингээд зарим тохиолдолд энэ болохгүй байна гэдгийг бол хэлдэг болсон, хэлээд ихэрсэн. Тэгэхээр энэ юу гэлээд байна вэ гэхээр бид нэр энэ хуульчдынхаа мэдлэг ур чадвар дээр анхаарах хэрэгтэй юм байна. Сургуулиудын тэр нөгөө магадлалыг хэмжилж байгаа хөтөлбөрүүд дээр бид анхаарах хэрэгтэй юм байна. За сургуулаа төгсөөд нөгөө нэг давтан сургалтын асуудал байгаа. Энэ дээр бид нар бас анхаарах хэрэгтэй юм байна. Аль болох бид нэр хуульчдаа мэрэгсэн мэдлэг ур чадвартай бэлтгэгдсэн тэгээд одоо мэрэгжлийн түвшинд тэр үйл ажиллагаа явуулах энэ юу бол нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
За дараагийн асуудал бол эрхэлж байгаа ажил мэргэжилтэй холбоотой. Өөрөөр хэлбэл шүүгч тэр, прокурорч тэр, өмгөөлөгч тэр, нотариач тэр цаана бүгдээр хуульч байдаг. Хуульч байж энэ ажлуудыг бол эрхлэх юм боломжтой. Тэгэхээр энэ хүмүүс маань тэр одоо эрхэлж байгаа ажилдаа ямар нэгэн дарамт шалтгүйгээр хийж чадж гин үгүй. Өөрөөр хэлбэл одоо шүүгчдийг одоо өөрөөс нь асуулгүйгээр шууд ингээд дур мэдэн сэлгдэг асуудал. Чөлөөлөө томлоогүй асуудал байна. Тэгэхээр энэ одоо баталгаанууд нь хэр тусгагдсан байна гэдэг бид нар бас нарийн одоо анализ хийгээд тэгээд энэ дээр нь бол шаардлагатай одоо хуулийн зохицуултыг хамгаалтад бол оруулж өгөх ийм шаардлага бол байгаад байна. За ажил мэргэжилтэй холбоотой энэ халах асуудал. За тэр насны асуудал байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр бол 60 хүрээгүй шууд ингээд халцдаг. Гэтэл одоо хүний одоо нас одоо нэг төтөд гарах насны бол улам одоо уртсаж байгаа. Тэгээд хуульч ялангуяа шүүгчд бол жишээлбэл одоо олон жил ажиллах тусам одоо илүү одоо мэрэгэн ур чадвар дуршлагатай болдог. Тэгэхээр энэ дуршлагыг бол бид нэр бол ашиглах хэрэгтэй. Тэгэхээр тэр боломжийг бол 65 байна, 70 байна нээж өгөх хэрэгтэй. Одоо зүгээр ингээд харахад өнөөдөр Трамп 70 хэдтэй. Тэгээд тэр хүн улсыг ерөнхийдөө чигээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас анхаарах хэрэгтэй юм байна л да. Тэр зохицуултуудыг хийх хэрэгтэй юм байна. Тэр боломжуудыг олох хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ ажил мэргэжилтэй холбоотой бас энэ эрх ашиг бол яригдчих байгаа хуульчтай юм. Тэгэхээр энийг бол бас бид нарийн судалсан юм бол байдгүй юм байна. Тэгэхээр энийг бол судлах хэрэгтэй. За тэгээд энэ нийтлэг эрх ашигтай бол нэг хариуцлагын асуудал байгаа тийм. Тэгэхээр хариуцлагын асуудлыг манай бас ярих бах. Тэгээд ер нь бол ажил дээр бол одоо ажил хэрэг дээр бол манай мэрэгэн өнгөлөгч бол бас илүү дэлгэрэнгүй бас ярих бах гэж бодсон тийм. За. Тэгэхээр нийт хуульчтай бас 2002 оны одоо хуульчдын өдрийн мэндийг хүргэе. Бид хуульчдын өдрөөр жил бүр хуульчдын форум гэдэг арга хэмжээг зохион байгуулад нэлээд олон жил болоо явж исэн боловч энэ жил энэ цар тахалтай холбоотой үйлсийн нөхцөл байдал өндөржүүлсэн бэлэн байдлын горинд нэгэнт ганц Монгол улс биш одоо дэлхийн нийтээрээ өөрийн нөхцөл байдал ийм байгаа учраас бид одоо энэ жил бас тэрийг хийж чадсангүй. Тэгэхээр нийт хуульчдаасаа бас дараа жилийн одоо хуульчдын форум мөн хэрвээ зохиогдож чадах юм бол 2020 оны одоо 9 сард Азийн хуульчдын форум Монгол улс зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа ажилтаас энэ бүх хилэлцэх, ярилцах тэгээд энэ цаг үеийн нөхцөл байдлуудыг бас бид бүхэн харгалзаад тэнд бас хийх боломжтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ жил одоо бид ингээд нээлттэй хуульчтай төлөвлөлөд одоо бидний хэсэг хуульчид юм хилцүүлгийг нийт хуульчдын маань нийтлэг эрх ашиг өнөө өдөр ямар байна? Бид нар цаашид юу хийж чадах вэ? Уг нь ямар байвал цохилтой юм бэ гэж бас ярилцах гад ингээд сууж байна л да. Тэгэхээр хуульчдын нийтлэг эрх ашигыг би бол өөрөө хуульчийнхаа хувьд бол юу гэж боддог вэ гэхээр шүүгч байна уу, прокурор байна уу, өмгөөлөгч байна уу? Байгууллагад хууль зүйн тусалцаа зөвлөгөө үзүүлж байгаа хуульч байна уу? Хамаагүй тэр хүмүүс тэр хийж байгаа ажил үүрэгтэйгээ үл хамааран эрхэн хөндөгдөх тэр асуудал бол бидний нийтлэг эрх ашиг. Одоо би тухайлбал жишээлбэл юу гэж хэлэх гээд байна. Бидний одоо үйл ажиллагаанд мөрдөхөд тогтооцсон байгаа стандарт нэг талаасаа бид нарыг хамгийн одоо олон нийтэд итгэл хүлээлэг хууль стандартыг тогтоо мөрдөө ажиллах хэмжүүр болж байгаа. Нөгөө талаас бидний бас буруудах тохиол үгүй би энэ стандартаа барьж ажилласан. Тэгэхээр миний бол одоо тэр хуульчийг хамгаалах бас арга тэр утгаараа олгуулчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлаад байгаа дөрвөн стандарт бол бидний бас нийтлэг эрх ашиг сонирхол үүнийг олон боловсронгуй болгох үүнийг одоо цаг үеийн нөхцөл байдалд хэрвээ зарим нь одоо таарахгүй байгаа бол тэрнийг шимжилж явах олон улсын бас энэ хуульчийн үйл ажиллагаанд баримталдаг тэр стандарттай бид нар байнга судалж төхүүлжтэй нэг стандартаар байхад бас анхаарч явах бидний нийтлэг эрх ашиг гэж би хардаг. Нөгөө нэг талаас бол би өнөөдөр бас аюу хөндөж ярина гэж хэлсэн. Хууль тогтоомжийн ойлгомжгүй, хийдэлтэй, зөрчилтэй тэгээд одоо хуулийн хулгай гэж яриад байдаг. Хуулийг өөрөө батлах явц процессын зөрчил гаргаж одоо яг санал авахгүй одоо ямар төр хүчлэн гормоорч гэдэг юм те янз бүрийн байдлаар баталж байгаа юм байдал биднийг яг хууль хэрэгэлдэг бидний одоо тэр билээ хэрэглэхгүй шүү дээ.
бидний хувьд бол аюу хүндрэлтэй байдлыг үүсгдэг. А үүгээрээ бол олон нийт юу гэж харддаг гэхээр хуулинд нь асуудал байгаа биш, хуульчд нь асуудал байгаа гэж төөрөгдөх. Тэгэхээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомж өөрөө ойлгомжтой байх, зөв байх. Тэгээд яг тэр хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу гардаг байхад бас бид анхаарах нь бидний нийтлэг асуудал. Тэр бол шүүгчийн, өмгөөлөгчийн, прокурорын бол одоо айл нэгнийх юм биш, бид нар бол тэрүүн дээр бас туу олоо өргөх юм бидний нийтлэг асуудал байна. Гуравт нь бол бид өөрсдийнхөө одоо ажлыг зөв ойлгох хэрэгтэй мэн гэж ойлгодог. Одоо жишээлбэл шүүхтэр нэг шийдвэр гаргахад олон нийт бол ерөөсөө тэр шийдвэрийг олж уншихаасаа нэг сурвалжлагчийн тухайн одоо буруу зөв рүү ойлгосон дутуу авсан мэдээлэлээр шууд ойлгоо авчдаг. Гэтэл одоо шүүх цэгийн гээд цахим мууц дээр бүх шийдвэрүүд ил болдог. Одоо төрийн нууц тодорхой хэмжээгээр одоо гэр бүл салтын асуудал дээр хувийн нууцыг хамгаалахаас бус төрөнд бол бүх шийдвэрүүд ил болдог. Тэгэхээр бид нар тэр шүүхийн шийдвэрүүдээр дамжуулт нэгэнд ил болцсон. Тэр чи одоо хүчин төгөлдөр одоо асуудлыг шийдсэн баримт шүү дээ. Тэр дотор өмгөөлөгчийн ажил маань явж байгаа, прокурорын одоо ямар үйлчлэлээр яллаад байгаа, эсэгч явж байгаа. Тэгээ шүүгч хуулийг хэрэглээд хэрхэн яаж шийдвэрлсэн эцсийн үр дүн байгаа. Тэгэхээр тэн дээр бид нар бас тайлбарладаг, одоо судалдаг, эргэлтэнд оруулдаг энэ ажиллагааг бас нийт хуульчид бас хийх нь бидний одоо ажлаа зөв ойлгуулах, асуудлыг зөв ойлгуулах, нийгэмд нэг хуульчаас нэг асуудлаас болоод нийт салбарын нэр хүнд бас хамгаалж чадах юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэртэн анализыг сургалтанд эргэлтэнд оруулах, түүн дээр үндэслэж ярьдаг байх энэ зүйлийг бас нийгэмд төлөвшүүлэх нь бас бидний нэг ажил асуудал юм болов. Өнөөдөр би бол өөрийнхөө хувьд бол энэ гурван сэдвийг илүүтэй анхаарал хандуулмаар санагдаад байна. Тэгэхээр сая нөгөө төвлөрөх юм бол одоо бид нар мэргэжлийн стандартын дүрмээ нийтлэг нэгдсэн дүрмээ олон хөгжүүлэх, энийг баримталж ажиллах дээр илүү анхаарах, хоёрт нь тэр хууль тогтоомжийн боловсронгуй болох байдал, гуравт нь шүүхийн шийдвэрийг эргэлтэнд орж анализыг түүн дээр үндэслэж баримт баталгаатай. Тэгээд мэдээж нөгөө муус тодорхой хэмжээнд тэр тодорхой хэмжээ алдаа гарч байгаа санаатай санамсаргүй тэр зүйлийг бол шүүж хэлэлцэж хариуцлага тооцож түүнээсээ салдаг байх хэвээр. Нөгөө талаасаа бол бид нар нийтээрээ тийм байгаа юм шиг харуулж ойлголттой зөв хариултыг бол баримт баталгаатай өгчих шаардлагатай. Би бол тиймэрхүү байр суурьтай байна. За тэгэхээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байх явцад одоо манай хуульч нар одоо өөрсдийнх нь нийтлэг эрх ашиг хөндөгдөж байгаа ямар нөлөөлөлт тий гаднаас ирж байна. Өнөөдөр яг бодит амьдрал дээр хуульчдад маань энэ талаар мөнхөд прокуророос эхлэе. Энэ гаднаас ямар нөлөөлөл бидэнд ирдээ? Бидний эрх ашигыг яаж хүнддэг өнөөдөр? За ингээд та бүгдийн энэ үдгийн амиг ирээ. За энэ хуульчийн нийтлэг эрх ашиг гэж юу юм бэ гэж энэ талаар яасан гэж судалгаа юм хийж олцсон. Хуулинд бол хуульчдын үйл ажиллагааны баримт үүрэгтэй тодорхой заагаад өгсөн байна. Гэтэл энэ хуульчийн одоо энэ хууль ёсны нийтлэг эрх ашигын талаар бол ингээд за ийм зүйлийг оруулна. Энийг биш юм тийм нэг нарийн тодорхой заагсан юм харагдахгүй байна. Тэгээ энэ өмнөөс эхлэмээр юм шиг харагдаад байна. Хоёрдугаар энэ бидний хуульчдын одоо тухайд ярих юм бол бас дотор нь бас англи болохоор харагдаад байна. Жишээ шүүгчийн одоо нийтлэг эрх ашиг, прокурорын нийтлэг эрх ашиг, өмгөөлөгчийн столичтиг ялгамаар юм байна. Ягаад гэвэл салбарын онцлог юм байна. За одоо би бол одоо олон жил прокурор хийлээ. Гөгөөний шүүгчтэйгээ харьцуулахад бол бас бидний хооронд бас маш их ялгаа байд юм л. Тэгэхээр ойлгох уг нь бол нийтлэг гэдэг утгаар бол нэг л юм байх хэрэгтэй. Шүүх прокурор өмгөөлөгчтэй бас түлхэж хамааралтай байх хэрэгтэй гэж бодож. Харамсалтай нь яг нарийн үзэх юм бол салбараараа ингээд энэ нийтлэг эрх ашиг ингээд хуваагдсан. Хоорондоо бас уялдаа болмоотой юм байдал харагдаж байна. Энэ үл хэлэх хэрэгтэй байна. Тухайлбал одоо жишээ нь олон жил прокурор хийсэн хүн хэрвээ шүүхийн байгууллагад ороод ажиллах юм бол бүх юмыг яг тэгж эхэлж байгаа. Нойлс. Тэр прокурорын олон жил прокурорт ажиллана уу, туршлага бол нэг сайн биш байна. Яг л ингээд ишин орсон шүүгтэй адилхан тийм байдал хүлээж авч байгаа. За яг хатуухан хэлэх юм бол жоохон гадуурх байдалтай. Он удаан жил одоо шүүгд ажилласан хүмүүс бол одоо албан тушаал дэвшгээс ахуулаад алдар цолготоос ахуулаад тэр нь давуу ирэх хэдэлж байна. За энэ үдээс аваад үзэх юм бол бас энэ хуульчд бол хуульчдын нийтлэг эрх ашиг бол бас зөрчилж байгаа байна гэсэн энийг хэлэх хэрэгтэй. За дараагийн нэг асуудал юу вэ гэхээр энэ хуульчдын одоо
Энэ нийтлэг их ашиг хэрвээ зөрчлөх юм бол энэ хууль эрх хамгаалахаараа манай хуульчтай холбооны энэ нэг зүйл нь холбогдох энэ ус эрхийг болоод ч юм уу ус эрхийг бидэрт бол хамтдаа ажиллах ёстой юм шиг байгаа. Тэгвэл миний ойлгосноор бол харамсалтай нь ийм сүүлүүд хийгдэн юм байна. Тэгэхээр цаашдаа бол хийх бах. Тэгээ заавал үр гомдол гэсэн хийх болов. Санаачлаараа хийж болох юм талтай юм харагдаад байна. Тэгэхээр энэ талдаа анхааруул ямар вэ гэж. За энэ хуульчдын нийтлэг миний ойлгохоор бол зөрчиж байгаа юм маш их байна. Бид нар бол өөрсдөө одоо бусдын одоо энэ ард иргэдийн одоо эрх хэрэгжүүлэг хамгаалах талаас тодорхой үүрэг хүлээдэг хуулиар өндөрцөн эрх хэрэгжүүлэг үүрэгтэй бусдын төлөө яваад байдаг. Гэтэл өөрсдийн одоо бид нар хуульчдын одоо эрх ашиг хөлдөж байгаа одоо тэр талаар ярьдаг дуурдаг асуудал бол одоо үндсэндээ бол нийгэмд бол төдийлөх хүчтэй биш вэ гэж би хардаг. Энэ бас бодох хэрэгтэй болов уу гэж. Жишээ нь одоо энэ прокурорын байгууллагууд бол одоо бусдаар шүүгч сайдлан дөө бид нар бол үндсэндээ бол цаг наргүй ажиллаж байгаа. Цаг наргүй ажиллаж байгаа. Орой ер нь хөдөлмөрийн үйл ажиллагаанд 8 цаг ажиллаж байгаа тохиол баг байхгүй шүү. Ер нь тэгэл оройд нь харс сангүй ажиллана. Гэртээ зөвхөн очил амардаг. За ийм л байдлаар одоо ингээд ажилласан зарим нь одоо ингээд ажиллах болж байна. Ажилласаа гарч байна. Шаараа мэдлэгтэй чадaltaй залуучууд ингээд шантарч байна. Энэ тал дээр бас дуурах ёстой. За ажил олгогчид мэдээж бол ажиллахыг шаардж байгаа. Тийм учраас энэ хөлбөрийн хууль заасан ихний идэвх шүү дээ. Дүрийн албаны хууль дээр зохицуулах асуудлыг бол хөлбөрийн хуулиар бол зохицуулна гэж бүр хуульчилсан байна. Энэ тал дээр бид бас анхаарах хэрэгтэй юм байлээ шүү. Хэрвээ энэ хуульчдыг хэрвээ илүү цагаар ажилуулдаг амралтгүйгээр ингэж ажиллаж байгаа тохиолдолд бид хууль заснаа илүү цагийн цалинсаас олгох тал дээр бас анхаарах хэрэгтэй байл. Бид нэр тэр огт хэрэгдэхгүй. Тийм. Энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ бас бидний анхаарал өгөх хэрэгтэй хаа гэж хатгад. Өөрөөр хэлбэл би нэг ажлын байрны стресс гэж байна. Ажлын байрны стресс дарамт байна. Энэ би хамруулж хэлнэ. Маш хүнд асуудал байна. Тэгэхээр зарим нь одоо өөрсдөө ингээд харилцан дээр гаргаж байгаа. Өөрөө зүгээр ажиллаагаа ярьж байгаа манай хуульч ярьдаг боловч хөндлөнгөөс харж байгаа иргэд бол олон нийт бол хартай юм хааштай энэ муха одоо аюултай энэ муу хуульч гэсэн мэтлэр энэ яваад байна. Тэгэхээр энэ бол ажлын байрны энэ одоо байртай холбоотой энэ цаг нартай холбоотой асуудал анхаарал татвал болохгүй нэ. За дараагийн миний хэлж байгаа юм зүйл энэ хуульч тэнэг хүнтэй холбоотой асуудал зайлшгүй хүнд багтмал би бодож байна. За яг манай зарим хуульчдар бол алдаа гаргаад ингээд бас шүүмэргийн мууртан тооцогдоод ингээд бас хариуцлага хүлээж аваад байна. Гэхдээ энэ цөөн хэдэн энэ хүмүүсээс болж нийт хуульчдын их ашиг зөрчиж ясгүй гэж бодож байна. Энд би бол дийлэг нь бол одоо чадан одоо зүтгэж байгаа. Төрийн төлөө ардны төлөө явж байна. Энэ тал дээр бас хамгаалах тал дээр нь бас манайх нэлээд бас дөрвтэй ажиллаж байгаа болж байна. Нийгэмд энийг нөлөө үзүүлэх хэрэгтэй болов гэсэн. Ийм нэг санаа байна. За дараагийн асуудлаар манай энэ хуульчдын тохиолдол бас нэг анхаарал хөндлөж асуудал энэ сурч боловсрох асуудал байна. Ер нь бол одоо зүгээр сүүлийн үеийн судалгаа зүгээр би өөрөө прокурор үнээр ярихад бол манай прокурор зөндөө нэг 50 орчим хүмүүс магистр болчих юм байна. Магистр. Тэгээд сонсоод тооны сайхан мэд боловч яг үнэн хэрэгтэйг өөрөө сураад боловсроод тэр магистрын төлөө авсныг бас тийм биш юм байх шүү. Энд нэрэндээ зүгээр мөнгөний төлөөл үнэндээ бараг гомдох үед зүгээр лавч юм шиг байна. Уул нь эрдмийн энэ талаас аваад үзсэн магистр гэдэг бол эдэ агсан төвчнүүд байх болов. Тэгээ энэ талаас нь манай хуулийн байгууллага бол дэмжлэг үнэндээ удирдлагууд таар өгч байна. Манай хуульчд бол энэ тал дээр анхаарч бас өсвөл боломжийн үзүүлэлт дээр хамтарч ажиллах болдгоо байна. Тэгэхээр хүмүүс асуух баг. Та нар өөрөөсөө ярьж болно уу гэж. Тэгэхээр прокурор хууль бол боломжгүй юм байна. Ягаад бид нар бол нэгдмэл төлөвлөсөн удирдлагатай. Бид нар хязгаарч доочдын координацийн хурцлуудаас ийм нэг ярих юм байхгүй. Яг үндэ бол. Хуулиар жаахан тийм боломж байгаа одоо удирдлагад асуудал тавьдаг хэрэгжлийн төрөн дээр байгаа шүү дээ. Байгаа боловч хэрэгжилт нь үнэхээр бол яг хууль нарах байдаг байна. Тэгэхээр бид нар яг бодис байдал дээр ямар байна гэж бас үнэт ингэж түрүүн багш хэлдгээр бол судлаа хийгээд бас судалгааны үзэл асуудал ишүүлж болов сайжруулах хэрэгтэй. Сайжруулах хэрэгтэй байна гэсэн. Ийм нэг ойлголт байна. За одоо би нэг цаг баг учраас сүүлийн энэ нэг юуны түрүүн манай хүн одоо хэлдэг тэр эрүүл мэндийн талаар. Одоо энийг одоо мэргэжил шалтгаалх өвчин гэдэг бол заавал тэр уул уурхай ч юм уу ямар нэгэн газар барилсан биш юм шиг. Одоо бид нар л одоо өдөржин компьютераас суугаад нүд жилсээс суулгаад муруу өгдөг шүү. Маш их хүнд. Энэ бол ерөөсөө мэргэжил шалтгаалх өвчний хэлбэр юм байна. Энийг бид нар өөрсдөө юм болоо тэгээд тоочод байдгүй хаяа нэг хэмжээ юу хардаг. Энэ явж байгаа юм байна. Тэгэхээр манай энэ хууль дотор энэ цоо ирэл хүн нэг шиг шалгах. Энэ тал дээр бас манай энэ хуулийн нийтлэгийг хэлдэг бас энийг авч үзэж бас энэ талаас бас үйл ажиллагаа явуулсан зүйл болов гэсэн юм бодлоо. Тэгэхээр хуульчид бол өөрөө хуулийг хэрэгжүүлж ажилладаг.
хамгийн гол нь. Тэгэхээр хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгдөө адилхан. Бүх хийж байгаа ажил нь яг хууль зас хугацаанд дотор хийх ёстой байдаг. Тэрүүгээр өөрөө нөгөө 7 хоногийн дотор шүүгч тухайн эрхийн актаа гаргах ёстой бол тэр 7 хоногийн дотор л тэр эрхийн актыг гаргах ёстой. Гэтэл өнөөдөр яг амьдрал дээр бодит байдал дээр бол нөгөө шүүх прокурорын ачаалал маш өндөр байгаа учраас энэ нөгөө хууль засан процессын хуулийнхаа үүргээ биелүүлэхэд бол маш одоо асуудалтай. Бодит амьдрал дээр хэрэгжих туйлын хүнд байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм тэгэхээр шүүгч өнөөдөр бодит амьдрал дээр 7 хоногийн 2-3 өдөр бүтэн хурлын зааланд сууж байна. Бүтэн хурлаа хийж байна. За ингээ хурлаа хийчээд 2 өдөр нь одоо нөгөө шүүгч чи юмаа бичиж जैन тий. Тэр шийдвэр дан бичиж гэнэ үгүй бас үгүй. Шүүгчийн гар дээр өнөөдөр дунджаар 100-аас 130 хэрэг явж байна. Улаанбаатар хотын дүүргийн шүүхүүдийн шүүгч нарт, иргэний шүүгч нарын дундаж хэрэг. За энэ 100-аас 120 30 хэргийн хэрхэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлж шийддэг байхгүй шүүгч захирамж гаргаж хүсэлж шийддэг. Тэгэхээр ерөөсөө ажлын 2 өдөр бол ерөөсөө хүсэлтэд шийддэг байхгүй. Тэр 100 эдийн хэргийг хүсэлж шийднэ. Тэр хүсэлт чинь дунджаар нэг шүүгчд 40-оос 50 хүсэлт орж ирж тэр хэрэг дээр. За ингээд 40-оос 50 хүсэлт гэдэг чинь 40-оос 50 эрхийн акт боловсруулж байгаа байхгүй шүүгч. За тэрний хажуугаар шүүгч бол одоо иргэний эргээ үүсгэж гин, хянж гин, алавжуулж гин, хилцүүлэх захирамж авч гин. Энэ бол ерөөсөө тэр ажил хийж байгаа ажилд оролцохгүй. Гэтэл эн чинь бүгдөө эрх зүйн баримтчгийг гаргаад байна шүү дээ, тийм ээ, шүүгч боловсруулж гаргаад байна. Энэ бол ерөөсөө ажлын ажилд орохгүй. За шүүгч хизээ шийдвэрч чинь ажлын хүмүүс амарч байхад амралтын өдрөөр шийдвэрч. Шүүгч өнөөдөр яг бодит байдал ерөөсөө тийм. Хагас бүтэн сайнны өглөө өнөөдөр шүүхийн хаалгыг тушаад орох шүүгч нар яг ажлын өдөр юм шиг шийдвэр бичиж сууж идэг. Эсвэл орой бичдэг. Ингээ өдөржингөө хурал хийгээд эсвэл өдөржингөө юм боловсруулсан хүнээс орой шүүхийн сайн шийдвэр боловсрогдно гэдэг бол бас аюу хүнд байгаад байна. Тэр энэ бол яалтчгүй бодит байдал дээр ажлын шүүгч нарын ажлын ачаал бол судалгаа гаргасан шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын ажлын ачаал бол 40-оос 50% үнэхээр ачаал өндөр байна. Үүнээсээ бол одоо шүүгч нарын стресстэй байна. За шүүгч нарын хувьд бол одоо нөгөө иргэдэд одоо ямар ойлголт өгсөн бэ гэхээр шүүгч бол айгүй өндөр цалинтай. Өндөр цалинтай учраас одоо шүүгч бол энэ илүү ажилласан илүү цагийн мөнгө гэдэг юм бол одоо шүүгч нарт бол ерөөсө огт байдаггүй байх. За ийм нөхцөл байдалд бол одоо өнөөдөр бол одоо манай шүүгч нар бол ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо шүүгч нарын хуульчдын эрх ашигыг одоо хилцүүлэхтэй холбогдуулаад мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлж байгаатай холбогдуулан ер нь хуульчдад нийгмээс үзүүлж байгаа хууль бус одоо өнөөдөр ямар бас нөлөөлөл бодит байдал дээр манай Монголд тийм ээ энэ талаар мэрэгэн өмгөөлөгчөөс олон юм дээр би бас танартай санал нэг байна л да. Гэхдээ өнөөдөр бид нар энд нэг ирчээд өөрсдөө гомдлоо тэгээ бидний юм хэцүү байна гэж яриад байгаа юм шиг харагдаж магадгүй. Тэгээ хамгийн гол нь яг энэ хуульчдын чинь цаана эрх ашиг хамгаалуулж байгаа иргэдийн эрх ашиг зөрчилж байдаг. Бид нэр өөрсдөө хөхөөс илүү нарийн бидний эрх ашиг хамгаалахын тулд өөрсдөө эрх ашиг бас ярихаас аргагүй болчиход байгаа. А энэ нөр жишээ нь шүүгч одоо та сая хэлж иргээл дээшгүй шүүгч юм уу нэг өдөржингөө өглөө 8:30-аас өөрөө ажлын цаг дуусла өөрөө 10 цаг хүртэл юм уу тийм хурал шийдээд явахаар өмгөөлөгчд бас зарим хардалт байгаа, гомдол байгаа. Сүүлийн хэргийг шийдэж байгаа шүүгч ядарсан толгойн ажиллах боломжгүй тийм байдалтайгаар хэргийг шийдээд ах шиг байна штэ. Явуулж байгаа. Тэр хүнийг бас буруу харахгүй хүн яаж өдөржингөө тэгж ажиллаачаал байх вэ тийм. А хоёрдугаар цагдаа нар бас ялгаагүй 100-100-аар хэрэгүүд байж идэг. Тэгээд тэр хүмүүс чинь түрүүн прокурор хэлдэг шиг бүхэндээ өөрийн мэдлэгээ бүхэнлээ гаргачаар цагдаа нар муухай ааш та цагдаа нар хүнтэй зүг харьцдаггүй гэж асуудал үүсдэг. Прокурор бас ялгаагүй. Тэр олон хэргийг шийдээд явж байгаа хүн чинь хавцууд ингээ өрөө хэдэн 10-100-аар өргөгдсөн байж идэг. Тэр болгоны чинь ачаалан дийлэхгүй болохоор тэр дунд алтаа өөрөө ихгүй гарах тохиол гарна. Цааталт нь хүн ял аав шоронд орох асуудал гарах байх. Тэр нь ур чадвараас гадна хүний өөрийнх нь потенциал нэг басаа. Тэрийг зөв шийдэхэд хөргөн гэдэг өөрөө хэцүү. Ер нь бол дээрээс нь хууль эрх зүйн өөрөө бас тийм байдал оруулдаг. Цагдаа 7 хэрэгжийг заавал шийдэг. Үгүй бол чам төрийн албаны одоо тэр юу гэдэг нөгөө гэрээ юмнуудаараа шахаал дүн тавиал цалинч нэмэгдэх асагдахгүй дээш ядамж шал ахихгүй юу. Прокурорыг чи эсрүүцэл бичихгүй бол заавал тэр чинь зөв шийдэгдсэн гэж болно заавал эсрүүцэл бичих хэрэгтэй. Эсрүүцэл бичихгүй бол чиний ажил зүрх чинь буурна шүү гэ. Ингээд яваад хахаар энэ юмнууд ч өөртөө ачаалаа юу байхаа
одоо тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Дээрээс нь хүний нөөцөө нэмэх хэрэгтэй байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Би бас нэг юм ярьж байгаа энэ түрүүн одоо бүх хүмүүс ярьсан гарсан. Хуульчид өөрсдөө мэрэгжлийн байх ёс зүйгүй байгаа нь тэр ёс зүйгүй мэрэгжлийн бус байгаа хуульчдын хар юмын бусад мөрөөр ажиллаж явж байгаа хүмүүс өөрсдөө үүрээд байгаа. Чинь бид нар одоо нэг л толгой харуулж малгаан дотроо гэл бүх юм нууцлаад ингээд дотроо шийдэхүүгээд яриад тахаас гадна иргэд рүү бас муу байгаа бол муу юм хэлж л байх хэрэгтэй. Өнөөдөр өчнөө хүнийг 3200 хөнгөлж байна гэж юм. Өчнөө хүнийг залилсан хөнгөлөгчд өчнөө байна. Хэдэн 10 сая 100 саяар залилсан хөнгөлж. А ялгаагаа залингийн иргээр ялгаагаад явцсан хөнгөлөгч байна. Хүний амьнаас хохироогоод тэгээд ял авчаа гарч ирээд хуульчдын холбооноос буцаагаад ихээ авч өмөрч байна. Энд дэр хуульчдын холбоо ч гэсэн энэ дэр буруутал. Бид нар ихээ хамгаалахын тулд нөгөө хүмүүсийн нэрийг өгдөг. Яагаад ял авцсан хүний амьнаас хохирсон өнөөдөр буцаж ирэхээс эргэж авчаад энэ дахиад хүний амьнаас одоо хэрэг өнгөөлнө гэдэг ингэ сууж байгаа юм би. Шүүх хурал дээр прокурор энэ хүнийг нэг харсан хүн байна. Яаж энэ хүнийг хаана харлаа гэж ярьж байгаа. Хойшлонгууд дараагийн хурал дээр нөгөө хүн чинь хүн нэрхтэн байсан биш. Тэгээд хөрт толбор гомдол гаргуулж ирэхийг асууж байгаа. Тэгэд өмгөөлөгчдийн маш олон үйлчлүүлэгчид өмгөөлөгчөд солихсон гэж ярьдаг. Эсвэл өмгөөлөгч нь мөнгө авч ажиллах гэж ярьдаг. Буцаад иргэд бас юм дээр буруутдаг. Би бол тэр хүн болгонд хэлдэг. Та нар хуульчдын холбоонд гомдлоо гаргаад мэргэжлийн ажил хоороогоор нь шийдүүлээд мөнгө төгрөгөө буцааж авах. Наа хүмүүс чинь дараа дараагийн өмнө хохирохгүй л шүү дээ. Гомдлоо байваа гэхэд манай иргэдийн 10 хүний 8 гомдлоо гаргадаг. Тэгээд өөгшүүлээд байхаар нөгөө хүмүүс чинь өчнөө удаа ингэ залилыг яваад буцаад тэр бүх хар юмнууд нь ажиллагаа явж байгаа хүмүүст нөлөө үзүүлж явдаг. Тэр энэ дээрээ ч гэсэн яаж хариуцлах вэ? Яаж одоо би жишээ нь өнөөдөр өөрснийг үйлчлүүлэгчээр ингээл гомдол бичүүлсэн байна. Хүний 3 сая төгрөгийг авчаад 2 жил юу ч хийгээгүй буцаар ирээд ядаж буцааж мөнгө авъя гэхээр бити хүн л устдаад ингэж уурладаг. Тэгээ одоо 3 сар хойноос нь хөөцөлтлөө даваал гомдол гаргаал идэг мэргэжлийн хариуцлагаараа наа чин төрчил биш байна гэж хариу өгдөг. Энэ асуудлуудыг гэсэн бүгд л анхаарал аль аль талаас л анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ингээд бидний ингээд яриад тахаар бид нар тас нэг шийдэж болохоор юм бас харагдаад байгаа байхгүй. Одоо тухайлбал хууль эрх зүйн орчин дээр нь өөрөө хэд боломжгүй юм байгаа бол тэр дотоод одоо эрх зүйн акт дээр ч гэсэн одоо тэр цаг хугацааны хувьд одоо 7 хоног дотор шийдвэр гаргахыг өөрөө өөрчлөлт юм уу тий. Би бас 7 хоногийн дотор тэр хугацаанд тавьсан шийдвэрт би бас өөрөө яг өмгөөлөгчийн хурдан шийдвэрийг авахтаа биш яг үндэслэл бүхий одоо тийм сайн шийдвэрийг авах хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 7 хоног нь үнэхээр бодиттой биш бол бид нар бас тэрийг ярих хэрэгтэй. Одоо магадгүй эргээд энэ үндсөөллийн холбоотойгоор тийм одоо магадгүй тэр тойргийн системд шилжээд ирэх юм бол яахаараа заавал нөгөө хариуцагчийн харьяалаар хаана үлснээр бид нар хэргийг хуваарлах хэрэгтэй. Ачаал өөр байж болохгүй тийм. Одоо тэгэхээр юу гэсэн үг гэж хэлэх гээд тэгэхээр Чингэлтэй Сүхбаатар хаан бол дүүргүүд. За ерөөсөө нийтдээ нийслэл Улаанбаатар хотод хэргийн одоо нэг шүүгчдэр хуваарлах зэрэг одоо говь сүмбэрт байгаа, дорн говьт байгаа. За магадгүй аюулгад байгаа шүүгч ачаал бүр эрс ялгаатай байна шүү дээ. Тэгэхээр тэр тойргийн систем шилжчихнэ гэдэг чинь Чингэлтэй биш болчлаа гэсэн үг шүү дээ. Тийм тохиолдолд яагаад тэнд шийдэж болохгүй гэж. Тэгэх юм бол нөгөө дахиад нөгөө үйлчлүүлэгч чинь хол ойр явах асуудлыг бид нарт тэгвэл технологийн дэвшир шийдэж болох уугүй юу? Бид нар асуудлыг бас тавьж болох хэрэгтэй байгаа байхгүй. Би тэгэхээр хууль эрх зүйн орчин дээр бид өөрсдийнхөө ажиллах орчныг сайжруулах дээр бид түүн дээр ажиллах нь бидний нийтлэг шиг юм аа гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр одоо яг таалах гэдэг. Иргэний процессын маань одоо хууль айгүй миний харж байгаа өнөөдрийн нөхцөл байдалтай таарахгүй хоцрогдоод байна. Захиргааны эрх зүйн процессын хувьд ч тэр материалын эрх зүйн хувьд шинжилэгдчихлээ. Эрүүгийн эрх зүйн хувьд бол эрүүгийн эрх шүүгтийн шийдвэрлэх тухай хууль машинаар эрүүгийн хууль машинаар гарчлаа. Иргэний хууль болон иргэний эрх шүүгтийн шийдвэрлэх тухай хууль маань арай хоцроод байна. Тэгэхээр бид нар бас энэ чинь бидний одоо тэр ачаалыг тэнцвэржүүлэх нэг шүүгчдээр байх тэр олон асуудлыг шийдэх гарцсан өөрөө хууль эрх зүйн орчин дээр хуульчдад ажиллахаар ажил дээр байгаа юм шүү. Тэр одоо цагдаа дээр ч тэр нэг цаг бид нар түрүүчүүдээс ярьж байхад Улаанбаатар хотын хэмжээнд бол нэг цагдаа тэр 200-аад хэрэгтэй. Тэгээ нөгөө яг адилхан хэрэг нь болоо. Нөгөө мэдээч тэгж одоо хүний нэг нь одоо за тад дөнгөж мөнгө авчихсан байна. Нөгөөх нь бол өндөр хэмжээний охирлогч болсон залхин байна. Би залхин руу явъя гэхгүй шүү дээ. Нөгөө би хүний эрхэм чанар бол яг адилхан нэгнийтэй адилхан учраас адилхан ажиллах хэрэгтэй. Гэтэл тэр хүн чинь өөрөө потенциал нь явдаг. Тэгээ прокурор дээр ч гэсэн
нөгөө юу тодорхойгүй л одоо хин яг нэр нь тодорхойгүйс бусдын ингээд тооцоод үсэх юм бол нэг прокурор 400 хэрэгтэй гэдэг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ л өөрөө ингээд нэг хүнээс давцсан хамаагүй ачаалаа. Тэгэхээр бид иргэний одоо эрхийг хамгаалж байгаа өмгөөлөгч бид юу гэж үзэж байгаа гэхээр тийм байлгамааргүй байгаа байхгүй. Тэр тэгэхээр нийтлэг эрх ашиглуулчихад байгаа байхгүй бид нар явчихсан. Яагаад вэ гэхээр прокурор төр цөөх хэрэгтэй, шүүгч төр цөөх хэрэгтэй. Тэр нь чанартай зөв бүрэн шийдэгдэх байгаасаа яагаад гэвэл бидний ард асуудлаа шийдэх гэдэг байгаа байгууллага хоёр хүн иргэний асуудал хөндөгдөд байгаа. Учираас тийм боломжит ачаалтай байх нь өөрөө зөв. Түүнийг бид бол эрх зүйн орчин дээр ажиллаж шийдвэрлэх боломжтой байна. Одоо дөнгөж сая сонгуул болоод дууссан. Одоо бас бидний энэ хилцүүлэг ач холбогдолтой байж болох гэдэг байгаа байхгүй. Шинээр зохион байгуулагдсан тэр улсын их хурл маань одоо магадгүй шинээр гарах тэр хууль зүйн байнгын хороо, хууль зүйн яам дотоод явж гисэн хууль эрх зүйн орчныг өөрийн бас яг үүндээ тохирсон нэгт арай боловсронгуй юм хялбар ажиллах уян хатан одоо ковидын дараа болон өмнө гэж одоо арга амьдралын горимтой болох гэдэг шүү. Энэ нөхцөл тохирсон системтэй олжиж бидний бас цаанаа шийдвэрлэгдчихмээр асуудлууд байгаа байхгүй. Начаалал, энэ хугацаа зэрэг асуудлууд бол огт шийдвэрлэж болохгүй. Бид нар маш олон жил энийг ярьж байгаа. Ингээл уулзах болгонд л яг бахиад gara. Мэрхийн нөгөө ярьдаг зүйлээ, шүүгч прокурор бас нөгөө ярьдаг зүйлээ. Тэгээ үүний цаана бас одоо хой хүн гэдэг түрүү ярьсан тийм ажил амьдралын тэнцвэрт байдал бүр алдагдсан. Одоо та хэлж штеп шүүгчийн хагасаан бүтэн сайдар ажлын бус цагаараа шийдвэрээ бичин тэгэхээр тийм цаана байгаа үр хөвгөд гэр бүлийн одоо тэр нэг ээж хүний, эхнэр хүний гэр бүлийн нэг гишүүний хамт ингээд гэр бүлээрээ сайхан тэр ингээд бас тоглолтчихж байгаа байхгүй ямар ч тэнцвэргүй байдалд орчиж байгаа. Тэгэхээр хувийн амьдрал дээр нөгөө аж жаргалтай байх, чанартай амьдрах гэдэг юм доголдоод ирэхээр ажил дээр гарах амжилтанд сөргөөр нөлөөлөд эхэлдэг гэдэг өөрөө бүр судалгаа байхгүй юу тэр одоо хобби модыг бол бүр мартаж байгаа шүү дээ. Би одоо шүүгч прокурор нэгэд ингээд ажиллаж байгааг харж байгаа юм чи одоо ингээд хамт төгссөн болон ойр дотны ажиллаж байгаа энэ одоо байсан хүмүүстэй тэгээд одоо эргээ харахаар бид нар ингээд яг өмгөөлөгчөөр ажиллаж ирсний үед бид нар бол тэр хувийн амьдрал, ажлын баланс одоо тэгээд нөгөө чөлөө цагаа өөрийнхөө хоббид өнгөрүүлэх бид нар арай нэг хэрэгжүүлэлт арай гайгүй одоо. Нөгөө зүйл маань бол энэ асуудал дээр бүр үнэхээр тоглолтсон байгаа нь харагдаад өмнөөс бас ингээд харамсаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бид хийж болох юмыг бол ингээ яваад байхаас айгу харамсалтай байна. Тэгэхээр би нэг хийх арга нь бол хууль эрх зүйн орчин дээр хэдүүлээ ажиллаж хийх боломжтой л гэдэг нөгөө хэлэх гээл дахин. Тэгэхээр энэ дээр яг зөвөр судлаачийн хувьд бол би юу гэж хараад байна нөхөр энэ ерөөсөө хуульчдын нийтлэг эрх ашиг одоо зөрчигдөөд байгаа энэ нөхцөл нь одоо юу байна нөхөр хамгийн нэгдүгürt бол баасан ч хуульчин хэлснээр нөгөө эрх зүйн орчныг жоохон боловсронгуй болгох шаардлагатай байна. Яг зөвөр агц байгаа. Тийм байгаа. Жишээлбэл бол сая одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол бас энэ шүүгчдийн одоо хараат тус байдалтай холбоотой бас хэд хэдэн одоо заалтууд бол орж ирсэн боловч бүрэн дүүрэн одоо нөгөө зарим шаардлагатай зохицуултууд бас орж ирч чадаагүй л байгаа шүү дээ. Хоёрдугаарт энэ бас нөгөө эрх зүйн орчны тухай авч үзэхэд манай энэ хууль тогтоогчид өөрсдөө хууль зүйн мэдлэг дутмаг байдаг юм эсвэл улс төрийн нөлөөлөлд ороод байдаг юм. Үүнээсээ болоод яг хуульчдын дээр ажиллах хүний эрхийг хамгаалахтай чиглэгдсэн тэр одоо хууль тогтоомжууд өөрөө хийдэлтэй, гажуудалтай одоо тогтоогдоод байдаг. Энэ маань өөрөө хуульчид тухайн хуулийг нэгмөр ойлгож хэрэгжүүлэхэд бас нэлээд хүндрэлтэй байдлыг бий болгох. Тэндээс одоо мэргэжлийн алдаа гарах нөхцөл бий болж байгаа шүү дээ. Одоо жишээлхэд энэ дээр одоо нөгөө хүн хууль сугацаатай холбоотой одоо эргэн хуулинд одоо нөгөө даалгавар хэрэгжүүлэх тухай хууль үүдээ тийм ээ. Энэ гараад ирсэн. Эннээс болоод одоо тэрний цаана хүний эрх зүйн хуульчид мэргэжлийн алдаа гаргаж байна. Энэний цаана одоо хуульчдын нэр хүнд одоо унах ийм асуудал гарч ирээд байгаа. Тэр хамгийн түрүүнд энэ хууль эрхсэн орчинг бол сайжруулах шаардлагатай энэ чиг дээр яг манай хуульчтай холбоо ажиллаж байгаа боловч энэ дээр нэлээд одоо эрчимтэй ажиллах шаардлагатай байгаа гэж байна. Хоёрдугаарт бол манай хуульчдын мэргэжлийн ажлыг шинжлэх ухааны үүднээс зохион байгуулах ийм одоо бодлого, судалгаа, үйл ажиллагаа ерөөсөө Монголд байхгүй. Би бол социализмын үеийн хуульч боловч тэр социализмын үед бол жишээл мөрдөн байцаагчдын ажлыг яаж шинжлэх ухааны үүднээс зөв зохион байгуулах вэ гэдэг ийм одоо асуудлаас төвшүүлүүд явдаг гэсэн. Жишээл хэрээг нь хаан тавиуд илүү энэ одоо эрүүл мэндэд нь одоо зөв байх уу тийм ээ. Жишээл хэрээг нь хаан тавихаас ахуулаад. Гэтэл нь ажлын ачаал их байна гэдэг асуудал яриад байдаг шүү дээ. Нөгөө хугацаанд одоо хууль заасан хугацааны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаад байна.
Тэгэхээр энэ чинь хууль зүйн талаасаа болоод нөгөө нэг тухайн хуульч хүний мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу хэлхийн тэрнийг яаж шинэ ухаантай зөв зохион байгуулах вэ гэдэг асуудал өмгөөлөгчийн, прокурорын, шүүгчийн тийм ээ энэ бүх асуудыг одоо шинэ ухааны үүднээс зөв одоо судлаа зохион байгуулах ийм одоо чиг хандлагыг тодорхойлсон тийм судалгааны материал ч байхгүй байна. Энэ талаар ярьдаг хүн ч одоо байхгүй л. Тийм учраас энэ зөвхөн ам ярианаас цаашаа хэтэрхгүй ийм болоод тийм шүү дээ. Гурав дахь асуудал нь болохоор энэ бидний одоо нийтлэг их ашиг зөрчигдөд байгаагийн нэг гол үндэс нь болохоор бас хуульчид бидэнтэй өөрсөнтэй холбоотой байгаа маа. Энэ хуульчдын өөрийнх нь мэдлэг боловсрол дуршлах чадвар айгүй зарим талаар маш хангалтгүй байгаа. Муу байгаа. Тэгэхээр энэ өөр хуульчдад энэ одоо алдааг бас бид хуульчд руу бас шууд өөрсөнд нь бас наагаад байж болно. Энэ хуульчдыг бэлтгэхэд байгаа нөгөө хууль зүйн сургуулиудад тавигдах шаардлага өнөөдөр өндөр байх ёстой. Энэ өөрөө нийгмийн зүгээс төрийн зүгээс энэ шаардлага одоо хангалтгүй байна. Жишээлбэл манай Монголын төр өөрөө аливаа одоо их мэдлэг өөртөө нэгдгэн юм төлөвлөрөх хэм зорилготой байна. Гэтэл энэ үднээс үндэслээд нөгөө хуулийн заасан хуулийн тодорхой зүйл залтуудыг төр өөрөө хэрэгжүүлдэг. Жишээлхэд Монголын хуульчдын холбоо өөрөө хуулийн сургуулиудыг мадлан эзэмшлэх одоо эрхтэй байдаг. Энэ эрхийг одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яам өөрөө олгодоггүй. Өөр дээр их мэдлэг төвлөрүүлж авчаад тэгээд ингээд нөгөө өөрсдөө магадгүй итгэмжлэнэгээд ингээд суугаад байдаг. Гэтэл тэдний магадгүй итгэмж байдлыг харахаар нөгөө сургуулиудын одоо сургалтын хөтөлбөр тавьж байгаа шаардлага маш сул. Нөгөө байх ёстой стандартыг байлгаж чаддаггүй. Ингээд ерөнхийдөө хэлбэрийн байдлаар нэг хуулийн сургуулиудыг магадгүй итгэмжлээд яваад байхаар тэндээс гарч байгаа төгсөгчд яг чанаргүй байд. Тэгээ энэ байдал маань өөрөө мэдлэг боловсрол одоо чанартай хуульчдыг бэлтгэх, чанартай хуульчид амьдрал дээр гарч хүний эрхийг хамгаалах энэ байдлууд маш их одоо зөрчигдөж байгаа. Энийн цаанд хуульчид өөрсдөө бас мэдлэг одоо мэдлэгийн дутмагаас болоод хуулийг нийгмээр ойлгож хэрэгжүүлэх энэ байдал бас алдаа гаргаад байна. Жишээлхэд одоо манай энийг би зайлшгүй хэлмээр байгаа. Манай хуульчид бас өөрсдөө одоо сонсож байгаа байх гэж бодож би энийг хэлмээр байна. Жишээлх юм бол эрүүгийн процессын хууль бол одоо шинжлэхэд найруулагдаад нэлээд хэдэн жил болж одоо явж үйлчилж байна. Гэтэл энэ хуулийн гол үзэл баримтлал өнөөдөр амьдрал дээр хэрэгждэг. Энэ өөрөө эргээд одоо хуульчдын болоод цэрний цаана байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөд байдаг. Жишээлх юм бол энэ эрүүгийн процессын хуулийг аваад үзэх юм бол энэ хуулинд нэг ингээд судлаад үзэхээр шүүхийн урьдчилсан хэцүүлгийн шатнаас цаашаага амхан шатны шүүх рүү хэрэг шилжсэн бол шүүх уг хэргийг одоо энэ нотгой баримтанд дутуу байна, шүүхийн хэргийг одоо энэ материалын өрөөнд шийдвэрлэх боломжгүй байна гэдэг ийм шалтгаанаар прокурорт буцаах хэрэг байхгүй гэж миний хувьд ойлгож байна. Хэрвээ би буруу ойлгоогүй бол. Гэтэл өнөөдөр шүүх хэргийг маш олон удаа прокурорт хэргийг буцаагаад буцаагаад. Энэ өөр буцаагаад хэргийг удаашруулад ингээ хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй байдал нэг талаас бол прокурор тэр мөрдөн байцаалшин шалтанд хэрэгт зөв одоо хяналт шалгалт явуулж чадсангүй тэн дээр хэргийг бүрэн бүрдүүлэх талаар анхаарал тавиагүй юм одоо мэдлэг дуршлаг дутмаас болд юм асуудал одоо нөгөө талаас шүүгч өөрөө энэ хуулийг нийгмээр ойлгож хэрэгжүүлэх талаар бас алдаагаад ингээ хэргийг удаашруулад энэний цаана хуульчдын нэр хүнд одоо унаад яваад байдаг ийм байдал байгаад байна гэж хэлэх гэж байна. Дээрээс нь хамгийн нэг аюултай хуульчдын мэдлэг чадвар дутмаас болдго юм уу? Сэтгэл зүрхэн дутмаас болд юм уу? Хуульчид өөрсдөө хуульчдынхаа эрх ашиг зөрчиж байгаа явдал өнөөдөр сүүлийн үед одоо миний хувьд маш их сэтгэл эмзэгдүүлж байгаа. Энэ би мэдлэг дуршлаг дутмагаас болж байна гэж үзэж байгаа. Яг тэр цагаан дээр хараар бичсэн хуулийн зүйл залтыг зөв ойлгож хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг маань мэдлэг дутмаг хэлхээс өөр аргагүй болоод байна. Хангалттай нотох баримтгүйгээр одоо хэргийг мөрдөн шалгаад олон нийтэд сенсац үүсгэждэг. Жишээлбэл салхитын ордны хэрэг байна. 17 шүүгчийн эрхийг төдгөл зүүсэн энэ АТГ прокурорын шаардлагаар төдгөл зүүсэн. Гэтэл удалгүй яасан. Тэнд шийтгүүлсэн шүүгч нь маш цөөхөн л байгаа шүү дээ.
Дааш анхан шатны шүүхийн шийдвэрээр бол зарим шүүгчдийн болохоор гин буруугүй гэж ингэж хэрэгсэхгүй болгосон байна ш. Заадгсан шийдвэр дээр гаргасан байна. Яагаад хуульчдын эрхийг ингэж ийм одоо төвшөнд одоо хүргэж тийм ээ зөрчиж. Одоо магадгүй энд бол хэрвээ тэр эрхэн зөрчилсөн шүүгч өнөөдөр энэ цогцоор нэлээ айхтар юм ярих байх гэж бодож байна. Ийм элементарны алдаа гараад хангалттай нотлох баримтгүйгээр хүний одоо хуульчдын эрхийг зөрчиж нийгэмд одоо хуульчдын нэр хүндийг одоо унгаах юм байдлыг гаргаад байж болохгүй. Дээрээс нь түрүү чинь хэлж байгаа зүйлийг би бас хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр одоо нөгөө нэг хүний одоо юу вэ? Нэг өхрийн эвэрд орох 1000 өхрийн эвэрд орно гэхээр нэг одоо хариуцлагагүй ашиг сонирхлын зөрчилтэй мэдлэг чадваргүй хуульчдаас болж нийт одоо шударгаар хөдөлмөрж байгаа хуульчдын нэр хүнд бол унаадаж болохгүй. Тийм учраас хуульчдын бид өнөөдөр бол нэг нөхцөл шалтгаан хуульчдын мэдлэгийг дэвшлүүлэх тэдний одоо сэтгэлгээний одоо сэтгэлгээг одоо зөв хөгжүүлэх өөрөөр хэлэх юм бол хуулийг нийгмээр ойлгох энэ одоо ойлголт мэдлэг чадварыг одоо хөгжүүлэх шаардлагатай юм гэж хэлж байна. Дээрээс нь манай хуульчдын алдаа гаргаад байгаа, мэргэжлийн алдаа гаргаад байгаа энэ хуульчид хариуцлагыг бодох хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоогоо сайжруулахгүй болохгүй. Бид хуульчдаа одоо хуулийн байгууллагууд, прокурорын одоо тэр яс зүйн болоод мэргэжлийн одоо байгууллагууд, шүүгчийн тэр өмгөөлөгч аль нь одоо ерөнхийдөө энэ хариуцлага алдаад байгаа, мэргэжлийн алдаа гараад байгаа, удаа шийдвэрүүд нь хүчингүй болоод байгаа. Энэ одоо хуульчдууд одоо хатуу арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Энэ хариуцлагын механизмыг одоо бид хэрэгжүүлэхээр цаашдаа биднээс нэр хүнд тийм ээ алдаа бол засагдана гэж байхгүй шүү дээ гэж хэлмээр байна. Харин эсэргээр хараад байхад бол тэр алдаа гаргасан, буруу шийдвэр гаргасан зарим хүмүүс нь болохоор дэвшээд яваад байгаа нь одоо бас сонин байдал гараад. Тийм учраас манай хуулийн байгууллагын нэг үнэлэмжийн асуудал нэлээ өөрөөр хэлэх юм бол хуульчдыг үнэлэмж ажлын зөв үнэлэхийн байдал бол өнөөдөр бас манай хуульчдын эрх ашигыг зөрчихнөх бол үндэс байна гэж үзэж байгаа. Жишээлбэл манай хуулийн байгууллагууд тэр мерит чинь бол алдагдаад байна гэж ойлгодог. Жишээлх юм бол одоо анхан шатны шүүгч болохоор тэр нөгөө давхын шүүгч болох гэдэг ингээд бас нэг албан тушаал югаар их удаа шалгалт өгдөг шүү дээ. Би бол нэг бос одоо шүүгчд надад бол хандаж ирсэн. Энэ би одоо шалгалтын дээр нь тэнцэд хамгийн өндөр оноо авсан. Тэгээд хамгийн олон жил ажилласан шүүгч байгаад байдаг. Гэтэл яг тэнцсэн байхад дараа нь томилогдоод ажиллахаараа нөгөө эхний байранд орсон бүх зүйл үзүүлэлт нь сайн байгаа шүүгч биш. Түүнээс доогоор байгаа шүүгч нь томилогдоод явчихдаг. Ийм байдлаар нөгөө нэг хуульчдын ажил хөдөлмөрийг зөв үнэлэх хуулийн байгууллагууд мерит зарчмыг одоо хэрэгжүүлэхийн асуудал өнөөдөр манай хуулийн байгууллага өөрсдөө хуульчдын эрх ашигыг хамгаалж тэдний одоо хуулиа дээдлэхгүй бол яаж одоо хуульчид бид хүний эрхийн баталгаа болж чадах юм бэ гэдэг асуудал тавигдаж байгаа. Тэгээд би түрүү хэлсэн шүү дээ. Хуулийн байгууллага хуульчид өөрсдөө хуулийнх хүний эрхийг бол хамгаалж хуулиа дээдлэх ёстой. Хуульчид өөрсдөө хуулиа зөрчөөд байж болох. Түрүүн тэр хуульч бас яриад байсан шүү дээ тэр хуульчдын эрх гэдэг эрүүл мэндийн асуудал байна. Хөдөлмөрийн харилцааны асуудал, детгүүрийн асуудал. Гэтэл одоо бидэнд хамгийн дуртагтай мэдлэгтэй сайн хуульч байж ижил энэ хүний эрхийг хэрэгжүүлэх ёстой байтал тэр төрийн албаны хуулийн заасан тэр 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэсэн энэ боломжийг одоо манай шүүгч прокурорлоос олохгүй байгаа явдлууд энд маш их харамсалтай байна л да. Ийм байдлаар бас эрхийг зөрчөөд байгаа. Ийм байж болохгүй гэж хэлмээр. Үг энэ хэлцүүлгээс юу яана те? Санал мал зөвлөмж тодорхой арга хэмжээний төлөвлөгөө гарах уу? Маш олон яриа санаанд гарч шүү дээ. Энийг одоо гол нь мэдээлүүлдээд гаргая. нэг ажил хэрэг болгоод явуул айгүй чухал асуудал яригдж байгаа байхгүй. Тэгэхээр яг төрийн албанд одоо ажиллаж байгаа хуульчдын асуудал нэг бүлэг болгоод хувийн хвшилтэд ажиллаж байгаа хуульчдын асуудал бас байгаа. Тэгэхээр арай өөр байгаа байхгүй. Төрийн албанд жишээлбэл тэр нэг ажлын ачаалттай ажлын ачаалттай холбоотой бол тэрийг бол шинжлэх ухааны үндэслэлтэй бол тогтоох боломжтой байхгүй тийм. Яг нэг биологийн хувьд те хэдэн хуудасмыг хэдэн цаг энэ бол тодорхой. Түрүүн Цэлэнгийн огш хэлдгээр одоо мөдөн байцаагчийн ажлын юг ингээд
гаргаад Өөрөө социализмын тийм судалгаа яваад хийгдээ зохион байгуулах гээд ирмэлзэд явдаг байсан байхгүй юу? Одоо бид нар бас тийм хийж болж байгаа байхгүй. Тэгэхээр өмгөөлөгч явж гисэн дээ, өмгөөлөгчийг олвол жишээлбэл одоо яг өмгөөлөгч аваад хэргийн материал танилцсан их чинь 10 хэдэн хавц хэргийг одоо жишээлбэл хэдэн хоногт унших уу гэдэг биологийн хувьд тэрийг тодорхой боломжтой Хуулбар хийж авч Чи одоо бидний 36 хавцтай. За өмгөөлөгч биш шүүгч прокурор айдад танилцдаг үр өгж байгаа. 15,600 хавцыг хэргийг нэг өдрийн дотор танилцдаг. Тэгээд шаардлага тавьж байгаа. Энэ бол биологийн хувьд боломжгүй байна. боломжгүй тийм. Аяагинтай адилхан тэгээд шүүгчнээс прокурор ч ялгаа байхгүй тийм мөрдөн одоо цагдаад ажиллаж байгаа хөлтөд явжсэн ялгаа байхгүй. Маш олон хэрэгүүд байгаа. Тэрийг бол яг шинж ухааны үндэстэйгээр яг хүн нэг өдөрт хэдэн одоо хуудас материал унших боломжтой гэдгийг гаргадаг. Хуульчдын хувьд бол бас арай зүгээр нэг уран зохиолын ном уншихаас арай өөр байхгүй тэр. Дүн шинжилгээ хийж уншиж. Тэгээд хуулиа харна те ярина ингээд тэрийг бол нэг стандарт гаргачмаар юм шиг. Тэгээд тэрийг нь тооцоолоод тэгээд магадгүй одоо жишээлбэл өмгөөлөгчиг бол яг тэрийг нь харж агаад за танд хугацааг нь тэрнээс хамаарж одоо тогтоодог хэргийн материалтаа танилцах тийм. Шүүгчийн хувьд бол прокурорын хувьд бол яг тэрийг нь тодорхой болгоод тэгээд бид нар яг асууцаагүй ажилладаг. Гол юм оронтой ажиллаж. Тэгээд сая би нөгөө прокурортой бас ажил амьдралын тэнцвэрт байдлын талаар бид нар хангахын тулд юу хийж болох вэ? Заавал тэр том хэрэгцээ орчин гэхгүй байгууллага юу хийж болохыг саналцлаа л да. Тэгэхэд прокурорын байгууллага дээр за би одоос ингэж ярьж болох уугүй яг бид нарийн юм ярихгүй болохоор яс болох байх гэж бодож байгаа. Ажлын байрны ачааллын талаар судалгаа хийлгэсэн байлаа хөндлөнгийн байгууллагаар. Тэгэхээр тэн дээр үр дүнгийн сонсон прокурор болохоор яг л үнэн гаргаж байна. Одоо бидний дотор гэр бүлгүй эсвэл гэр бүлийн салалт хүүхдийн тоо цөөхөн гэр бүлдээ зарцуулах цаг байхгүйгээс одоо сүүлийн үед найз нөхдөйгөө уулзаагүй ичнээн жил төрсөн өдөр гэж юм мартагдсан хүүхдийн төрсөн өдөртөнд орж тэмдэглэж чадаагүй гэд гэх мэт ингээд айгүй хэцүү юм ярьж байгаа байхгүй одоо тийм байдал. Тэгэхээр нэгдүгээр орон тооны асуудлаас тэн дээр яригдах байх. Хоёрт нь тухайн байгууллага одоо нөгөө бид нар чинь бас хичнээн хууль шүүхийн байгууллага гэсэн юм чинь бас хөдөлмөрийн ажил заажлуулах ажилтан явж байгаа байхгүй. Тэгэхээр хувийн байгууллагатаар хийсэн зарим тийм сайн туршлага юу вэ гэхээр уян хат ажлын цаг гэдэг юм хийж болж байгаа байхгүй. За хэрвээ та эртэж хүн байх юм бол 6-аад ажил хийж болно. Харьцангуй шүүгч прокурорын ажил нь бие даасан заавал одоо тэр нэг мэдээ захирам шийдвэрлэхний тэр хурал хийх гэж цаг болцсон ажлуудаас бусдын дандаа бичих өөрөө боловсруулах хянах ажлууд байгаа учраас тэрийг 5 цаг 6 цаг гэхлээр тэр чинээгээр шүүх хурлаа тэр шүүх хуралд орох ажлаа төлөвлөж чадвал 4 цагт явах. Тэр хугацаанд байх ингээд нөгөө олон жил төлөвлөлт байсан нөгөө магистрийн сургалтандаа суух эхлэний хичээл зөх эсвэл гэр бүлдээ цаг нэг ганц удаа усан цэлэх ч юм уу одоо тэр нэг нормал хүний л одоо байдаг юмнуудаа хийх боломж гарах байхгүй юу? Уян хатан цагаа тэр илүү цагийг бас аюул тийм хязгаарлах боломжтой. Тэрүүн дээр энэ технологийн дэвшлийг би бас ашигламаар санагдаж одоо хувийн байгууллагууд бол энэ дээр бүр ингээд бүх юм ингээд цахим шүлцээгээр мэйлэр явдаг. Манай төрийн байгууллага ганц би бол прокурор шүүхэхгүй л дээ. Ер нь төрийн байгууллагын дээр бол маш хоцрогдсон. Одоо бид нар онлайнаар хилцүүлгийг хийгээл нийт ихтэй хүн төрүүлж болж байна. Тэгээ бас энэ чинь зарчим нь адилхан шүү дээ. Яаж хэмнэж одоо хүний хөдөлмөрийг яаж хэмнэж бусад тийм хэрэгтэй цагтан цагийг гаргаж болж байна. Энэ бүх аргыг хэрэгжилж болж байгаа хгүй. Цахим шүлжээнд холбогдсон тэр маш олон шийдвэрлээд байгаа зүйлийг мэйлэр шийдвэрлэдэг. Тэгвэл өмгөөлөгч бидэнд ч гэсэн цаана байгаа иргэдс чамар тэд нар ч асуудаг байхгүй. Заавал шүүхтэр ингэхгүй нэг ингээд мэйлэр явуулчих болтгоо юм уу? Тэр хариуцагч олдохгүй байгаа ингээд тэр хүний чинь мэйл хаяг одоо энэ мэйлэр бусадтай харьцаал шүү дээ. Мэйлэр энэ нэхэмжлийг өргөсч болтгоо юм уу гэдэг юм те. Тэгэхээр бас бид нар одоо нэгэн тал ковидын нөхцөл байдал бол бүх юмыг бас арай өөрөөр зохион байгуулах заавал биечлэн контактж уулзахгүй байх ийм бас нөгөө талаас боломж ахгүй ийм боломжийг олгож байгаа дээр бид нар энийг бас боломжит хэмжээд тэр нөгөө нууцлын асуудлаа нөхцөлөх асуудлаа харж агаад ийм горим шилжүүлж тэр хэн чинээгээр ажлын ачаалал шаардлагатай зүйл дээрээ биечлэн бусад зүйл дээр одоо цахим энэ технологиг ашиглаад оролцох боломж нэгдэх гэдэг. Тэгэхээр бид нар энэ дээр тусгалттай холбоо бас төсөл хэрэгжүүлж болно шүү. Шүүхийн байгууллагуудтай одоо прокурорын яг өөрсдийнхөө одоо тэг цагтаа цаашаа хууль сахиулах байгууллагууд дээр дамжуулаад ийм байдлаар ажил явъя гэдэгтэй. Тэгэхээр энэ бас нэг гарцтай нэг ур чадвар гэж яриад байгаа даа би бол гарцын юу гэж хардаг гэхээр ерөөсөө мэрэгш гэсэн. Одоо тухайн хуульч нарыг одоо олон нийт ч хэлээд байгаа байхгүй өмгөөлөгч хаяад олдохгүй байна гинэ. Тэгээ яагаад олдохгүй нөхөр очихоор энэ асуудал дээр одоо жишээлбэл нэг юм хүн барьцаасан асуудал дээр над дээр ирж байгаа байхгүй. Би одоо эрүү хуульч өмгөөлөгч биш ээ. Орчдгүйгээр одоо би ингээд 20 хүнээсээ баг энэ хариултыг сонсож байна.
би залхаж чинь уурлаж байгаа байхгүй. Яг энэ асуудал дээр хөнгөлөгч нь болохгүй. Тэгээд ингээ харахаар та нарын одоо хэн юугаар ажилтдаг чи ямар ч тодорхой биш. Өмгөөлөгч болох гэхээр аюу хүндрэлтэй. Тэрэндээ ингээд өөрийг нь орон тавьд утсан чи үнэхээр тийм байгаа байхгүй. Хэн нь одоо яг тэр нарийн тийм их зүгээр мэрэгсэн, хэн нь одоо тэрүүгээр цааш ажиллах хүсэлтэй байгаа юу? Цаг нарны хувьд боломжтой боломжгүй юм уу? Тэгэхээр бас бид нар холбооны хувьд нийт өмгөөлөгчдийн жигсаалт нэрс байгаа одоо бүр цааш өмгөөлөгчдийн ч холбоотой болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэн дээр олон нийтэд тэр түрүүн шүрхээ одоо чи өвтөр одоо чи одоо ямар чиглэлээр би хөдөлмөрөөр хэрэгцэж гэдэг юм уу? Үйл хөдөлгөөрийн холбоотой асуудал гэдэг юм тэрийг тавиал олохт нь хэлбэр болох тийм. Тэгэхээр бид тэр чинээгээр мэрэгчсэн асуудалтай баг цаг зарцуулна, түрүүн шуурхаа үйлчлэнэ. Шүүх прокурор бас тэгмээр байгаа байхгүй. Одоо яг 92 иргэн захиргаа гэдэг тавьсан байна. Дотроо жоохон гэр бүлийн төрөлцсөн шүүх байгаа тийм. Одоо би өөр Баян зэрэг дүүрэг дээр нэг үзэж байгаа. тий одоо тэгэл тэр эвлэрүүлэх бол иргэний маргаан дээр маш их юм байж гэдэг юм уу? Одоо хөдөлмөрийн маргаанаар төрөлцсөн байж болж байгаа. Эсвэл санхүү одоо татврын асуудлыг ингэмээр гэх мэт бид нар яг энэ байдлаа одоо жоохон хурдан хэмээр байгаа байхгүй. Би бол ингээд бид хэддэг жилдээ ярьж байгаа үлээ. Одоо хийгдэггүй л энэ яриалаа судалж байна. Харъя одоо өшөө юу байна гэх юм. Гэтэл бусад орнч айл эзэн чи явцсан. Бүр нөө викенд шүүгтэй дампуурлын иргэчэндээ викендээр ажлын бус цагаар аваад шийдэж штэ дампуур дээр нөгөө яаралтай хүмүүсийн өрөө гих мэд бид нар жоохон хурдтай ханаад яг бас наадханд чинь бас тал талын асуудал тал. Яг шүүгч бол за бэршиж болж जैन тий. Тэгэхээр нөгөө төрөөс ялгаа аваад ингэ мишээ явж байгаа юм. Өмгөөлөгч яг нэг салбар нарийн мэрэгшийхээр манай хүн амны хэдүүлээ зах зээл нээдлээ. Яг би зөвхөн гэр бүлийн маргаа аваад явна гэх юм бол надад хідэн хүн олдох. Бас цаана амьдралтай мөнгө олгож байгаа хүн шүү дээ. Тэгэд ярихаар бас тэр талаас бол хэцүү. Энэ дээр зөвхөн өнөөдөр би намайг энэ хэлцүүлэгт оролцооч гэдэг нэг зорилго нь болохоор практик дээр ямар хүндрэл учирж ийн ямар нөлөөнд авч ийн гэдэг талаас яриач гэсэн. Тийм болохоор яригдахгүй байгаа учраас тэр талаас нас нэг ярьж гэж бодож. Өнөөдөр Монголд их 50 улс хин нэгний амнаас эрүүл мэндэд халдах тохиолдол ер нь бол байдгүй гэж яригддаг боловч сүүлийн 2-3 жилийн улс төрийн нөхцөл байдлын бас бол 50 биш болчиход байна. Тэгэхээр өмгөөлөгчийн амнаас эрүүл мэнд, прокурор шүүгчийн амнаас эрүүл мэндэд халдаж болцшгүй нөхцөл байдлууд руу орж эхэлж байна. Зүгээр жишээ нь биений сууж исэн хурал 461-р ангид багтаамж шүүх хуралтай багтаамж заалны багтаамж хуралмаас 461-р ангид болоход 3 өдөр өглөө 9-өөс орой 10 тэр хоёр ч 10 ч биш бүр 12 цаг хүртэл. Тэгээ сүүлийн өдөр шийдвэрээ уншиж сонсоход өвөл шөнийн 3 цаг шийдвэр уншаад сонсож байгаа. Эрүүгийн цагдаагийнхан шууд шийдвэр уншиж сонсонгууд заал руу орж ирээд прокурорыг хамгаалтанд авч. Яагаад гэвэл тэр өдрийн өмнөх өдөр машинтаа тэр хурц суужсэн хүмүүст нэг дагсан. Хоёр тэр прокурорын 5 настай хүүхэд наалга болсон. Бүтэн өдөржингөө. Маргааш прокурор байн уцаар нь хурал дээр ярихад шүүгч оролж байгаа. Чи битээ гарч ирээд яа бүр ярих шаардлагатай дотор. Хурал дууслаа прокурор уйлж байгаа. Яагаад гэвэл тэр өдөржингөө хүүхэд нь өмнөх өдөр наалгасан тэр өдөржингөө гэхдээ ажил хийхгүй болохгүй эмэгтэй хүн. Хамгаалтанд тэгээд авч байгаа. Яг хүүхэд нь тухайн төрцөн л байсан юм ээ л дээ. Тэгээд шүүгчийн хамгаалтанд авчиж байгаа. За мөнгөлөгч болгоомжтой гараага хайж байгаа. Тэнд бие мах хурдан машингүй. Шөнийн 3 цагт өчнөө гад үүдэнд хар машин. Тим явдлууд болцсон. Тэгээд такси дуудахаар шөнө нөгөө таксиг олдохгүй. Зам нь хэр хол үлээ те. Нэг кейс. За сүүлийн үед одоо чагсаал цуглаан болгон дандаа болдог болсон. Гадаа нэг баахан хүмүүс. Шүүх хуралдаанд тараал гараад ирэхэд бичлгүүдч байгаа. Миний тал талаас ингээл 30-40 хүн шаваад тал талаас хүн гэзрүү нэг явраал цамцнаас татаал өө чи яхаараа хэрийг ингэ шийддэг ингэ. Би шийддэг шүүгч биш шүү дээ. Чи юм уу хөдөлгцэн өнгөөс гэж дайрж яхад цагдаа нар хашаан дотор хараа сууж. Одоо ингээд Facebook эдэр дээр алан талан гэсэн юмнууд бол байнгын өөрийнхөө постн дээр хүртэл зураг оруулаад энэ муу бацааныг би алнаа гэж бичиж байгаа байхгүй жишээ. Тэгээ ингээд ийм юм руу орсон. Дөөрөөс нь түн сэлэнгээ авч хэлдгээр хөлчтөр яагаад ингэж байгаа юм бэ? Шүүгчдийг тэнд яагаад ингэж олон цагаар үнэлэхгүй хорж байгаа эрхийн төтгөлзүүлж байгаа. Тэр эрхийн төтгөлзүүлснээс болоод дээж шүүхтэр мянган хэрэг гацаад одоо тэр хэрэг шийдэгдэхгүй жил 2 жилээр сунжирснаас болж цаана өчнөө хүний эдийн засаг хохироод гэр бүлийн асуудал ингээ хохироод янз бүрийн асуудлууд ингээ хохироод яваад байна. Тэрнтэй адилхан яагаад өнөөдөр хуульчтай холбоонд гомдол ирсэн л ах л та. Гэхдээ хуульчтай холбоо цаашаа нийслэлийн прокурорт өгөөд нийслэлийн прокурор энэ хүнийг шалга гээд өчигдөр бие мэдүүлэх хүч байгаа цагдаа дээр. Шийдэгдээгүй хэргийн талаар
яриад байна гэд маш олон ингээд 30 юу яцсан. Хуудас ингээд хавсрагдсан. За би бол энэ тэнд ярилцлага өгдөг. Гэхдээ би ярилцлага болгоныхоо эхэнд нэг юм хэлдэг. Би хэргийн талаар ярьж болохгүй. Гэхдээ би хэрэг хийн шийдвэр ажиллагааны ямар өвн шатнд явж байгаа талаар ярьж болно. Би мэдээлэл өгөх хэмжээндээ л өгье гэдэг. Тэр хуульчин мэдлэг үйл ажиллагаанд барилдах дүрмээр байж байна. Үйлчлүүлэгчийн эрх ашигыг хүндсэн цөрөг мэдээлэл гараад ирвэл тэрийг няцах зорилгоор мэдээлэл өгч болж байна. Нэгэнт олон нийтэд ил болсон мэдээллийг ярьж болж байна. Хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны үе шатынхын талаар ярьж болно гэдэг. Ингээд заагаад өгсөн. За Монголын тухай хуулийн дээр төрийн болон байгууллага хувь хүний нууцаас холбоотойгоос бусад асуудал дээр нууц задруулахгүй шүү гэж цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага баталгаа авахыг хориглоно гэж заагаад өгсөн. Тэгээ энэс бусад асуудлаар бас мэдээлэл өгч болохоор зохицуулсан юм. Тэгээ надад өгсөн дээр гомдлыг харахаар мэрэгэн өмгөөлөгч зөргийн хэргийг ил болгож өгнө гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт гарлаа. Би хүсэлт гаргасан юм уу хэлсэн юм. Дараагийнх нь гэсэн чинь би сэтгүүлчдэд аль болох хуулийн талаар зөвлөгөө өгдөгөө. Яагаад гэвэл нэг хүн хулгай хийлээ гэдэг мэдээ гарангууд цагдаа дээр шалгаж эхлэх байхад сэтгүүлч энэ 5 жил яах юм бэ биччихдэг. Тэгэхээр та нар бити ингэж мэрэгэн хүнээс нь асууж зөвлөгөө авч мэдээлэл бичиж хэлдгээ гэж. Энэ ч хоёр юм дээр хэргийн талаар юу яасан байна? Ярьсан байна. Юусе тэр 30 үеийн бараг бүгд тийм тийшээ хандлаа, ийшээ хандлаа тийм хүсэлт өглөөлсөн юм байна. Тэгээ энэ дээр одоо ингэ хэрэг үүсгэнэ. Яг прокурорын даалгавар ингэ явж. Одоо ингэ янз бүрийн байдлаар өнгөрч ирэхийг асуулах гэж янз бүрийн гомдод өгч юм гэдэг ус төрийн байдал. За хамгийн сүүлд Бацаандан болт гэх ишүү жишээ нь хурцын өмгөөлөгч шүүгчийг энэ хэрийг удаашруулахгүй бол ална гэж занл хийсэн. Шүүгчд нөлөөлсөн тийм нэг ярьцлага өгч байгаа шууд ордон дотор. Юун дээр байлаа. Ордон дотор тийм ярьцлага өгөхөд би одоо тэрэн дээр хүний амнаас нь занл хийсэн гэмт хэрэг үлдсэн өгч тарж байгаа. Дээрээс нь худал мэдээлэл тарааж. За энийг шалгаад өгөөч гэж цагдаад нөхөр цагдаа нэг мэдүүлэг авчаад 2-3 сар таг мэргэжлийн хариуцлагын хооронд би гомдол өгсөн, өнгөрлийн хооронд гомдол өгсөн. Одоо сар 2 сар болж байна бас таг. Тэгээ бид нар болохгүй байх, бүтэхгүй байх гэж ярихаас гадна ингэж засмаар ингэж ярихаас гадна өөртөө бас ажиллаа хиймээр байна шүү дээ. Хуульчтай холбоо нэгд хуульчдын хамгаалж байгаа юм бол тэр ажил бас хиймээр байна. Өөртөө ч бас хүнжилттэй хандмаар. Зөвхөн гаднаас л юм болохгүй бүтэхгүй юм хайгаад байгаа шүү. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө энэ эрх зөрчигдөж байгаа асуудал дээр одоо ингэ хуульчтай холбоотой мэдээлэл хийснээр тий ажиллах юм. Эсвэл бид яаж одоо өөрсдийнхөө эрхийн зөрчигдөж байгаа хуульчдынхаа эрх ашигыг яаж хамгаалах? Одоо энэ эрхийн зөрчигдөж байгаа альтрон сэлэнг хуульч ярьсан 17 шүүгчийн асуудал гэлээрлээ тий. За салхитын мөнгөний ордонд холбогдсон хуульчдын асуудал, прокурор гэл энэ хүмүүсийн одоо эрх ашигыг тэгвэл бид яаж хамгаалах? Одоо бидэнд ямар боломж вэ? Өнөөдөр бодонд ямар болж энэний талаар бид нар бас ярьсан шилжүүлгийн өмнө гэсэн бас ярьжлээсэн Ирэнгийн манаас хэлсэн юу гэхээр бид нар мэдээлэл гаргахаас гадна өөрөөр хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож бишээж оролцож болохгүй боломж байхгүй байна гэж. Бид тэрэн дээр зүгээр санаа түрүүн бидний бас ярилцсан санаа бол энэ дахиад үзэгчдэд үзэж явахыг хэлчихэд бид нар пробоно гэж зөндөө хүмүүст өнгөө зөвлөгөө өгдөг тийм. Хуучин бол хуулиараа нэг өнгөлж хоёр хэрэгтэй заавал жилдээ ажиллах ёстой байсныг одоо нөгөө төрөөс цалинжтай хууль гарсан учраас сайн дураараа ингээд өнгөлдөг болсон. Жишээ би өнгөрсөн жил ихэд 12 хэрэгтэй пробоно үзүүлсэн байх жишээ. Тэгээ бид нар ингээд бусад энгийн иргэдэд болохоор пробоно буюу тэр хууль зүйн цэцэг өнгөө үзүүлээ яваад байдаг. Яга өөрсдөө тэрийг үзүүлж болтгүй тийм. Тэр энэ дээр бүтээ зохион байгуулалтын асуудал гаргаад эсвэл хин нэг өнгөлөх чинь өөрсдөө санаачлаа тэр юуны одоо орон тооны бус хороо гэдэг ямар хороо вэ? Сайн дурын хороо энэ бас байгуулж байгаа шүү дээ. Энэ зөвхөн мэргэжлийн хуучлалтынхаа их ашигыг хамгаалахад пробоно үзүүлдэг. Стратегийн өнгөлийн нэгдэг. Тэрхийн шийдвэр өнгөлийн гэрээ байгуулаад тэрхийн шийдвэр ажиллагаанд нь оролцдог. Тэрийг алдаагүй. Гэхдээ сайн дураараа тим юм хийх хүсэл сонирхолтой өнгөлөгчд бол зөндөө байгаа гэж итгэлтэй. Ягаад гэвэл тэр асуудал нь өөр дөрөж бууж болох байх. Магадгүй миний саяны хэлдгээр намайг одоо тим асуудлаар ингээд гинт хэрэг үүсгэхээ явж хахад би ханддаг холбоонд хандаад тэндээс өнгөж гараад ажилладаг бол бас надад гоё л шүү дээ. Дараа нь намайг би хамгаалч би зөндөө хүн гэж хамгаалмаар л шүү дээ. Тийм. Тэгэхээр миний бол юу бол санал бол бодол бол гэх юм уу? Хуульч өргөцсөн байдлын тухай хууль дээр бол яг өнгөлөгч одоо тэр нөгөө бүтэн заалтууд бүлэг хүч өнгөл болсон байгаа л та нөгөө өнгөлийн үйлдэл холбоотойгоор
холбоондоо хүсэлт гаргаад өөрийгөө хамгаалуулах арга хэмжээ авч болно гэж. Гэхдээ тэр нь цаашаа яг яах чинь тэнд журамлаагүй тэр нь процесс нь яаж явагдах наривчлсан Ирсэн орчинд огтмог байгаа. Эсвэл бид нар өөрсдөө бас тэрийг бий болгочих болох байсан байхгүй. Тэр дутуугаас эсвэл нэг бүрхэгээс хэрэгжиж чадахгүй. Яг хиний мэрэгний хэлж байгаа дээр хуульцсан тусалцаа авах нэг нөгөөх нь бол өшөө том бий бол нөгөө тогтолцооны асуудал бодлогын үед яах юм бид нар одоо тийм бодлого тогтолцооны тийм асуудал байгаа байхгүй. Бид өөрсдөө асуудлын гол нь бол бидэнд биш байхгүй. Одоо тэр салхитын мөнгөний орд гэхэд тэр салхитын мөнгөний ордын одоо лицензийн асуудлыг бол хууль жахнаасаа яваа. Хэрэг хянан шийдвэрлэгдээд явах явцад төрөн дээр оролцоо шүү дээ. Тэр ард бас олон нийт тэрийг хэр зөв ойлгож байгааг би бас мэдэхгүй. Тэгэхээр төрөн дээр оролцооных нь хувьд тэн дээр юуг нь хамгаалмаар байгаа гэхээр мэдээж буруу юм ийдсэн бол тэр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бид нар огт оролцож болохгүй. Мэдээж тэр бол шийдвэрлэхээр юуг нь хамгаалах бид нар ёстой байна гэхээр тэр нэгжлэгийг ажлын байранд нь хийж гэнэ үү? Тэр нууцад хамаарах мэдээллийг нь авч гэнэ үү? Тэр хуульчаас дарамтлаж байгаад авч гэнэ үү гэдэг бас л адилхан хүний хувьд хүний эрхэм зөрчигдөж байгаа байдлууд байна уу гэдэгтэр хуульч та өөрөө хуульч үсттэй гэж харин эсрэгээрээ бид нар нөгөө сөрөг юмд орчиж байгаа байхгүй бүр нөгөө харин ч бүр хамгаалтгүй байдлаар орчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүн дээр нь бол би илүү анхаарах шаардлагатай гэж хараад байна. Тэгэхээр ямар хуульч болохоор ингэж шалгагдах ёстой, энгийн иргэн болохоор ингэж шалгагдах ёсгүй гэж хуулийн зохицуулах боломжтой. Тэр утгаараа биш. Тэр холбооны хувьд шалгаж байгаа хуульч дээр бид нар аль хүрээнд нь орох уу, аль хүрээнд нь асууж болох уу? Бид нар асуугаад ээж болж байгаа байхгүй одоо. Холбооны маань гишүүн ингэж шалгаж байгаа юм байна. Энэ талаар процессын мэдээлэл өгөөч, ингэж өгөөч. Нөгөө хуульчийнхаа цаана хамгаалт хэрэгтэй байна уу? Шударга шийдвэрлэх чинь гэдэг ч юм уу. Би бол арай тэр хүрээнд тэгээд хоёрт нь тэр хууль нь өөрөө ойлгомжтой. Тэр шүүгч шийдвэрлэхдээ хуулиас болж асуудал болсон юм одоо яг үнэхээр энэ сонирхлын зөрчилд орсон юм уу гэдгийг бас тогтоон шалгах шаардлагатай байгаа. Зүгээр нийтлэг тэр тодорхой хэрэгээсээ илүү өдөр тутамдаа бидэнд одоо асуудлууд байна шүү дээ. Одоо тэр хэрэг хянан шийдвэрлэхэд одоо нөлөөллүүд байна те. Тэрийг одоо яхаа хууль зүйн хэдэ арга хэрэгсэл байна л да. Шүүгч прокурор дээр байдаг юм уу би бас тодорхой хэмжээнд байдаг нөлөөллийн мэдүүлэг бүглүүлдэг шүү дээ. Танд хөндлөнгөөс хэн нэг нь нөлөөлж гэнэ үү? Гэтэл нөлөөллийн мэдүүлэг бүгэлсэн байдлыг харахаар эргээд айгүй юу байгаа байхгүй хангалтгүй. Би одоо нэг хоёр шүүгчийг л тэрийг бүгэлж ийснийг одоо статистикийг харж ирсэн. Прокурорууд дээр одоо хэр байдгийг хөндлөнгөөс нөлөөлөх ялангуяа улс төрийн нөлөө тэр дотоод нөлөө ерөнхий шүүгч ерөнхий прокурор дотоод нөлөөл тэгэхээр тэр нөлөөллийн мэдүүлгийн одоо байгаа боловч түүний ач тус яг бидний ингээд хамгаалах хэрэгсэл байгаа байхгүй. Тэр чинь хоёрт нь бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломж. Бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломжтой бид нар аюу хайрцаг хэрэгцсэн тэрийг бас бүрэн хэрэгжилж чаддгүй юм байна гэж бол шүүгч прокурор ялангуяа шүүгчдэр хараад байгаа байхгүй. Өөрөө татгалзан гарах нь аюу хэцүү юу хэрэгжүүлж чаддаггүй. Өөрийг нь татгалзчвал магадгүй тэр хийх гэдэг. Өөрөө тийм үндслэл өөрөө би сайн дураар татгалзан гарах боломжтой хаад юу гэж бодоод байдгийг одоо би одоо энерги шийдчихнэ гэхэд ийм их жижигхэн нөлөөнд орчихно гэж надад ур чадварын үед эргэлзчих болов гэж боддөг юм бас тэр болгон татгалцал хэрэгждэггүй юм шиг байна. Тэгэхээр тэр одоо бидний нөгөө нөхцөл байдал чи өөрөө татгалцлыг үүсгэх зөндөө боломжтой байхгүй хамт ажиллаж байсан одоо орон нутаг юу яаж ямар хамаарал гэдэг те тэр нь ихтэй үндэслэлтэй байгаа тухайн хэргийг шийдэхэд үнэхээр нөлөөтэй байгаа гэвэл бас тэр боломж тэр чинь бас эргээд хамгаалах юм дарах хэрэгслүүд бас болоод байгаа юм шиг. Хууль талбарын хувьд бол уг нь хуулийн эрх шиг хамгаалах механизм бүтцийг бол бий болгосон шүү дээ. Ер нь бол хороо гэж байгаа тийм үү? Хуулийн эрх шиг хамгаалах хороо гэдэг. Энэ хороо бол цэвэр нь хуулийн оролцоон дээр бас аягүй хамаартай байхгүй. Хуульчид бид өөрсдөө уг нь бол бүтсэн байгаа. Тэрийг уг нь сайн ажилуулмаар байгаа байхгүй. Идэвхжүүлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол өнгөрсөн хугацаанд бол ямар асуудал өгөхөөр хороо нь бол тусдаа. Тэгээд магадгүй зүгээр энийг бүтцийг бид өөрчилж арай нэг яаж идэхтэй болох. Нэг бол шууд одоо ерөнхийлөгч юм уу эсвэл одоо зөвлөлийн дэргэд юм уу эсвэл доор нь ингээд байгаад тогтмол ажиллаа хийгдэг тийм юм гаргамаар юм шиг байна. Тэгэхгүй зүгээр ингээд нэг орон тооны бус ингээд байгаа орон тооны бус тэгээд нэг ингээд айгүй тийм нэг салгарсан байдалтай байгаа байхгүй. Тэгээд цэвэр нөгөө нэг гишүүдийнх нь хорооны гишүүдийн нөгөө нэг юунаас итгэхээс юм хамааралтай болчихдог байхгүй. Тэр ажил бол ингээд байгаад тэгээд хоцрогдоо яваад. Миний үеч ерөнхийдөө бол бас яг тийм л байсан байхгүй. Юм хэлээд ерөөсөө ингээд юу яахгүй үйл ажиллагаа явуулахгүй нэг тиймэрхүү одоо нэг тайн ганцсан байдалтай байдаг. Яг тэрийг уг нь итгэжүүлүүл уг нь бас айгүй боломжийн юу
Нөгөө талаар бол тэр өмгөөлөгч яг нөгөө нэг аюулгүй байдлын асуудал айгүй чухал байхгүй. Юуг өнгөрсөн жил бас яг ярьсан энэ асуудлаар ярьсан байхгүй. Бүрийн тусгай албаагчийн нөгөө сургалтын одоо түүний дарагтай уулзж ярьж ирсэн бид нар. Юу гэж ярьсан бэ гэхээр за өмгөөлөгч хүн өөрөө юу хамгаалах, гэр бүлээ яаж хамгаалах. Яг тэгэхээр сүүлийн үед бол энэ шийдэж байгаа эрг маргаан те энэ өмгөөлөгчийн үйлчлэгээ үзүүлж байгаа эрг маргаанууд нь төрөл нь бол ингээд одоо улс төрсөн байдал да. Тэгээд энэ өмгөөллийн үйлчлэгээ үзүүлж байгаа өмгөөлөгчийн амь нас гэр бүлд нь занл хийсэн байдал ийм нөхцөл байдал юу нүүс болцсохгүй байна, үүсэх юм байна. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл бид нар өмгөөлөгч юу анхаарах хэрэгтэй. Адаглаад гэр рүү орохдоо юу анхаарах вэ? Гэр бүлээ аюулгүй байдлыг яаж яах вэ гэдэг дээр сургалт авъя гэж ярьжсэн байхгүй. Гараа авлага гаргацсан. Тэгээд нөгөө төрийн цаа албаагчдад бол тэр сургалтыг хийдэг. Тэгээд тэрийг оруулъя гэж бид ярьжсэн. Тэр нь бол болоогүй л гэхдээ яг тэрийг уг нь одоо үргэлжлүүлээ явах бүр боломж байгаа. Тийм сургалтууд зайлшгүй хэрэгтэй. Дээрэс нь юутай одоо хэний мэрэгний хэлсэн санаатай бол юу байгаа. Уг нь бол хулж ирсэн байдгийн тохиолдол төр бол хулжтай холбоонд хүсэлт гарах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хуульчдын холбоо магадгүй одоо энэ хулж ирэх шиг юм хороо бол цагтаа тамдаад тэнцээ хамгаалалт гаргуулах. Тэр хамгаалуулах боломж өгсөн нь бүрдүүлж тийм хуралтай үед тий ирсэн. Жишг бол гармаар юм шиг байна. Яг миний хувьд бол би одоо өмнөөс нь одоо гаргалтай байна ш. Тэр бол айгүй болсон. Тэгэхээр хэрвээ одоо шилүүлэх хүсэлт ингээд гаргачих юм бол тэрийг ингээд бид нар бодлоо үзэх хэрэгтэй. Практик дээр одоо ингээд үзээд за ингээд тэрийг цагдаа таамдаа цагдаа яаж яах чинь үнэхээр бодтой хамгаалж чадж гин үгүй юу гэдгийг бид нар бас хараад нэг жишгийг хамгийн анхны жишгийг нь харах хэрэгтэй. Одоо юу сайн гаргасан юм байна те хүсэл гаргасан гэж ойлгосноо. Яг уу тэр гэмтээс төгсөнтэй холбоотой асуулаа юм бол одоо жишээлбэл яг ураач хулжтай хамгаалаач зөвхөн намайг хэлээгүй байхгүй олон өмгөөлөгчдийг 13 өмгөөлөгчийг хэлж байгаа. Яг тодорхой кейс дээр бол хонон хулжийн хувьд л хэлээд байна тийм ээ. Одоо жишээлх юм бол та сая тэр ганц удаг дээр ингээ хурдыгаа шөнийн 3 цагт гарлаа гэж байна шүү дээ тий. Тэгэд энд одоо хамгаалт тусч болох байхгүй. Яг энэ бол бодиттой кейс байхгүй. Өнөөдөр аюулгүй байдлаа өнөөдөр өмгөөлөгчтэй боломжтой. Яг ийм нөгөө боломжтой кейсүүдийг яг амьдрал дээр бас бид нэр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол нийгэмд одоо хуульчдын нэг том одоо эрх ашиг хөндөгдөж байгаа зүйл бол хуульчдын нэр төр, ажил хэргийн нэр төрийн асуудал аюул хөндөгдөж байгаа. Бид нар өнөөдөр энэ одоо хөндөгдөж байгаа нэр төрийг саарнагжуулахад ирээдүйд бидний энэ одоо үр хүүхэд ингээд залуу үе өсч хуульчид өсч байж штэ тийм ээ. Тэр энэ хуульчид гэдэг чинь шүүгчтэйгээ прокурортойгоо өмгөөлөгчтэйгээ нийлээд ингээд баг болоод авилгачид юм. Ер нь хуульч гэж ямар хүмүүс юм? Энэ хүмүүс ямар ажил үүрэг гүйцэтгэдэг гэдэг энэ нэр төр өнөөдөр нэрийг сайжруулахын тулд бас манай хуульчтэй бид өөрсдөө яах ёстой. Бодлогын хувьд өнөөдөр бид энд тодорхой хэмжээний бид заавал ажил бүр заашгүй энэ дээр хийх бол харагдаад байгаа байхгүй. Мэдээ болгоноор хин нэгэн хуульчийн тухай өнөөдөр заавал сөрөг мэдээлэл ингэж өгөөд байгаа байхгүй мессеж одоо олон нийтэд. Тийм учраас бид нар өнөөдөр бас нийтлэг эрх ашиг энэ нэр төрийн ажлын нэр хүндийг бид өнөөдөр яаж хамгаалцах юм гэдэг сэдвийг хэлцүүлээд одоо хэлцүүлгээ цөмөр өндөрлцгөө. Би бол хамгаалалтаар бол энэ дээр айгүй итгэвчтэй ажилласан гэж хараад байгаа шүү дээ. Одоо энэ пробоно гэдэг байгаа тийм. Үндсэндээ бол олон улсад тэр хуульчдын одоо өөрийнхөө нэр хүндийг өсгөдөг нэг ерөөсөө сонгодог хэлбэр нь пробоно байхгүй. Бид нар бол 3 дахь жилдээ бол олон улсын баг конференц хийдэг болсон байхгүй. Хуульчтай холбоо. 3 жил дараалж хийсэн. Тэгээд одоо хуульчдын пробоно өдөр гэдээ бүр болсон. Тэрүүгээр яаж юм гэхээр хуульчид бүгдээрээ одоо талбай дээр гараад үнгүү одоо зөвлөгөөгөө өгч өөрсдийн үйл ажиллагаагаа сурчилж जैन прокурор гэж ямар ажил хийдгийг шүүгч ямар ажил хийдгийг за тэр төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хуульчид манаас ямар ажил хийдгийг ямар онцлогтой өмгөөлөгчд маань энэ чинь үнгүү зөвлөгөө хууль зүйнсэлцээ үзүүлдэг ийм ажлыг арга хэмжээ зохион байгуулад явж байгаа. Тэгэхээр магадгүй энийг тогтмол их нь одоо бас хэрэг зохимжтой. Гэхдээ бол тийм бол бид нар хийгээд явж байгаа. Энэ бол хамгийн одоо сонгодог хэлбэр нь хуульчдын нэр үндийг одоо өсгөх те энэ чинь эргээд яг пробоно юм чинь бол тэр гүүр нь олж өгч байгаа. Эргээд тийшээгээр халбаа дээр очиж нэрээ шүүгч ийм ачаалттай ажил юм ийм онцлогтой юм бид нар ингэх ёстой юм байна. Прокурорч ийм онцлогтой оролцдог юм хэрэг шиг ажиллагаанд тэгэл өмгөөлөгч бол ийм боломжтой юм байна. Өмгөөлөгч бол ингэж хийж чадахгүй учраас энэ бид нар ажлын онцлогоо бид нар танилцуулаад ойлгуулад пробоно лойеринг гэдэг бол ерөөсөө яг зөв гүүр нь баггүй. Тэгэхээр энэ замаар бол хийж байгаа. Энэ хийх боломжтой. Бидний хувьд бол бас онцлог юу вэ гэвэл манай энэ пробонод ч юм бол шүүгч прокурор бүгд оролцдог байхгүй.
Бусад улсууд бол яг хуу зөвхөн нөгөө нэг мөнгөлөгч хуульчаараа ингээд хязгаарлагдсан байдаг. Бид нар бол би бол тэрийг бол манай хуульчд бол илүү одоо вакцин төвшнөх гэж хараад байгаа шүү дээ. Олон улсад бас жишээ болох үс ийм одоо арга хэмжээг хараад. Яг тэгэхээр бүгдээр оролцдог байхгүй. Шүүгчдэр, прокурорчдэр тэгэл тэр нийгмийн даатгалд ажиллаж байгаа хуульч, татварт ажиллаж байгаа хуульчтэй, татварын байгууллага тэгэл нөгөө шүүх цагдаа тэр бүгдээрээ ингээд оролцоод тэр арга хэмжээ зохион байгуулдаг. Нодлон бол жишээлбэл бид нар улсын хэмжээ зохион байгуулсан. Аймаг болгон те нэгэн зэрэг 5 сарын 1-ний өдөр бол энэ арга хэмжээ зохион байгуулалт бүгдээрээ гараад яг энэ хуулийн байгууллагууд өөрсдөө үйл ажиллагаа танилцуулсан, хуульчдын зөвлөгөө өгсөн, хуульчийн мэргэжлийн онцлогийг бас танилцуулсан. Энэ арга хэмжээг бол бас тогтмол хийвэл уг нь бол бас зүгээр баг. Тэгээ энэ замаар бол хуульч нэр хүндийг бас өсгөх боломжтой гэж харж байгаа. Тэгээд энэ дэр бол хуульчтай холбоо бол бас тодорхой хэмжээнд дахиц дэвшил гаргасан гэж би бол харж байна. Олон нийтэд тийм бас одоо нөгөө хуульчийн ажлаа нэр төртөө хийж байгаа хуульчдын талаарх бас эерэг мэдээллийг бас одоо иргэдтэй бас өгөх нь чинь бас нэг ажлын чиг байхгүй тийм ээ. Хуульчийн нэр хүндэд одоо дандаа сөрөг мэдээллийн хажуугаар бид нэр нөө энэ сөрөг мэдээллийг сармагжуулахын тулд бид нэр эерэг мэдээлэлээр бас тэнцвэржүүлж сармагжуулах байхгүй. Тэгэхээр энэ мэдээлэл өнөөдөр яг бодит амьдралын нийгэмдэр бас хуульчид бид нар бас өөрсдөө өгч чадахгүй, өөрсдөө бид нар бас эрхээ хамгаалж чадахгүй ийм нөхцөл байдал бол бас байна л та. Сэлэн хуульчийн танд бас нэг юм хэлэх гээд байна. Тэгэхээр хуульчдын нийтлэг эрх ашгийг одоо хамгаалж нэр хүндийн одоо дээшлүүлэх гол арга зам бол нэгдүгürt бол энэ үндэслэлгүйгээр хууль бусаар энэ хуульчдын нэр хүндэд халдахыг бол хоригдсан ийм эрх зүйн зохицуултыг ерөнхийдөө хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ одоо ерөнхийдөө халдлага бол улс төрчид иргэдээ эсвэл нийтэд одоо ирж байгаа шүү дээ. Тийм учраас энийг хатуу хоригдсан энэ тохиолдолд одоо ийм занл хийсэн халдлага байгаа тохиолдолд баг эрүү хариуцлах хүлээдэг ч байт юм. Ийм одоо зохицуулт хатуу хоригдсан заалт бол аашгүй шаардлагатай гэж байна. Ингэжээж энэ өөр хамгаалагдана. Хоёрдугаарт бол бид энэ нэр хүндээ дэвшлүүлэх гол асуудал бол таны хэлдгээр бид бас өөрсдөө сайн татыг илүү сурталчлах шаардлагатай. Бид хүний эрхийн төлөө, хүний төлөө үйл ажиллагаа явуулаад байдаг эцэст нь одоо амнаас эрүүл мэнд өөрсдөө нэр хүндийг хамгаалж чадахгүй байх явдал маш одоо биднээс өөрөө тийм бол нийгэмд өөрсдийнхөө одоо байр суурийг нэгэн доошлох нөхцөлийг бий болгоод байгаа учраас бид энэ хийж байгаа ажлаа зөв зүйлээ шудраг шийдрүүдээ бас танилцуулж явах хэрэгтэй. Дээрээс нь манай Монголын одоо нийт иргэдийн эрх зүйн сэтгэлгээ, эрх зүйн ухамсар дээшлүүлж одоо бэлэн байгаа наазгын шүүхийн шийдвэрийг одоо тэр захим шууд юунаас мэдээллийн сангаас аваад үзчихгүй дөр худлаа мэдээлэл тараагаад ингээд яриад яваад байх ийм байдал гаргаж болохгүй шүү дээ. Тэр утгаараа харин илүүтэй хуульчдыг одоо эрхлэн дээдлэх ийм үдэл сэтгэлгээг өнөөдөр иргэдэд бас төлөвшүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр бас манай хуульчдын холбоо бас тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа явуулна гэж хэлмээр байна. За 3 дугаарт бол энэ хуульчид өөрсдөө хуулиа дээдлж хууль зөрчихгүй байх нь өөрөө бид бас нэр хүндээ хамгаалах нэг гол одоо арга зам гэж ойлгож байна. За дараагийн дугаарт бол яг хуу бид байнга одоо мэдлэг боловсролоо ахиулж байх ёстой, дээшлүүлж явах ёстой. Энэ чиглэлээр яг манай хуульчтай холбоо бол тодорхой сургалтын явуулдаг боловч энэ дээр бол яг би судлаач юу гэж хэлэх гээд гадны одоо жишгийг харгалзаад бидэнд ерөнхийдөө хуульчдын мэргэжлийг дээшлүүлэх, мэдлэгээ ахиулах одоо мэргэшиг тийм ээ. Ийм одоо сургалтын бие даасан тийм институт гэдэг юм уу тийм ээ. Тийм сургалтын байгууллага одоо бий болгох зүгээр байна л да. Тэгэх юм бол одоо бид мэдлэгээ ахиулах, цаашдаа илүү дурдлагч өөрөө сайн одоо хуульчдаа бас дэмжиж тэдний ажлыг зөв үнэлэх ийм одоо шаардлагатай гэж хэлмээр байна. За дараагийн дугаарт бол бид хуульчдын хариуцлагыг бас өндөржүүлэх явдлууд бас маш их чухал бохоо. Тэр сайн хуульчтай урамшуулад нийтэд мэдээлээд харин одоо хариуцлага алдсан, мэргэжлийн алдаа гаргасан ялангуяа тэр одоо хувийн асуултаа тийм хуульчтай үл ерөнхийдөө бас энэ игнэнээс хасах ийм одоо арга хэмжээг бол авах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог ерөнхийдөө хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За бас нэг гол зүйл нь болохоор бид өнөөдөр нэлээд олон жил ярьлаа гэж хэлээд байна шүү дээ. Цаашдаа яриад ингээд дуусгаад байхгүй тулд бид энэ нэлээд одоо хоёр том судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээр бол ерөөсөө хуульчдын нийтлэг эрх ашигын талаар түүний одоо зөрчигдөж байгаа шалтгаан нөхцөлийг судалж цаашдаа арга хэмжээний талаар
томоохон судалгаа, улсын хэмжээний судалгаа хийх ёстой. Хоёрдугаар нь хуульчдын хариуцлагын тогтолцооны механизмыг сайжруулах чиглэлийн ийм одоо судалгаа хийх шаардлагатай гэж хэлж байна. Энэ маань магадгүй цаашдаа бидний ажлын чиг хандлагыг тодорхойлж өгөх байхаа гэж бодож байна. Мөн одоо бид энэ хуульчдын нийтлэг эрх ашиг одоо зөрчигдөхөөс хамгаалах тийм одоо механизмыг бүхэл шатндаа бий болгомоор байна. Эргэцэн хүрээнд хуульчдын холбооныхоо төвшөнд хуулийн байгууллагуудын хүрээнд тийм ээ хуульчид бас өөрөөсөө хамгаалах энэ одоо механизмыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Ийм замаар л бид нэр хүндээ хамгаалж нэр хүндээ өсгөх боломжтой гэж үзэж байна да. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн хилцүүлгийг одоо дүгнэх юм бол өнөөдөр зөвхөн бид хуульчид цуглараад зөвхөн хуульчдын эрх ашигын төлөө яриад байгаа юм биш. Хуульч гэдэг субъект өөрөө онцлог субъект юм. Тэр ямар онцлог субъект вэ гэхээр хүний эрхийг хамгаалахын төлөө явдаг. Тэгэхээр энэ хүний эрхийг хамгаалах гэж байгаа субъектийн эрх нь баталгаатай байх тусмаа таны эрх баталгаатай хэрэгжих боломжтой. Тийм учраас хуульчдын эрх ашигын цаана бол ерөөсөө иргэн та бүхний эрх ашиг маш том. Монголын хуульчдын холбоо үзүүлж байна.